Бэлмэн жорооморны ялдан бол хаатарлцхан тэрнийг унсан гэрийн уургын үзүүр соёлцхан далай даян аваргын дүүлэн гарахад ивэлтэй даамай холоос ойртох хурдан хөлгийн төмөр бом. Сайн байцгаана өрхөн үзэгчтэй. Үндэсний өв соёлын дээдлэх сүлэл визээс үзэгч та бүхэндээ мордон түмэндээ зориулан хүргэдэг Монгол Эрдэнэ нууцаас нууц нэвтрүүлгийн маань шинэхэн дугаар инхүү эхлэж байна. За манай нэвтрүүлгийн өнөөдрийн дугаард Төв аймгийн Баян Зүгт сумын угуул
Унган хурдгалын уяач Монгол улсын дутманлаа уяач Цэцэрэнгийн од гэрэл уяач маань оролцож байна. За сайн байна уу та? Сайхан үйлжж байна уу? Сайн уу? Сайхан үйлжж байна уу? Сайхан да. За үйлжээ сайхан байна баха. Ойрд одоо мордоо оруулж ирчээд ажил ихтэй байна уу? Мордоо оруулж ажилтаа байна. Ойрдуурх ажил хийгээл байж. За манай нэвтрүүлгийг үзэж байгаа та бүхэн маань Сүлэл телевизийн эфирээр шууд үзэж байгаа. За мөн дээрээс нь та бүхэн Сүлэл телевизийн одоо пэйж хуудсанд манай лайв явж байгаа. За энэ лайвыг үзээ та бүхэн бас өөрсдийнхөө сонирхсан асуултуудыг тод манлагаас зөвлөгөө авах юу байна. Тэр болгоныг бас бичээд асуугаарай гэж хүсэж байна. За тэгээд бас илүү олон үзэгчдэд Мордон төмөндөө хүрэхэд бол та бүхэн манаас сайхан шеэр хийцгээгээрэй. 1913-19 дугаарыг одоо бид бэлдсэн байгаа. За нэвтрүүлгийн дунд хэсгээс эхлээд та бүхэнтэйгээ бас утсаар та бүхнийхээ асуултыг бас хүлээн авч байх болно. За ингээд үндсэн яриагаа хоёлаа эхэлье. За таны хувьд одоо бас энэ хөгдөөцөөсөө өвлөж ирсэн өөрийн адуун сүргийн унган адуунуудаар анх одоо өөрийнхөө амжилтын гарааг эхлэж унган адуунгаараа одоо сайхан уралдаж наадаж өөрийгөө болон олон хүмүүсийг одоо бас уяачийн цол зэрэг төргсөн юм хүн. Тэгэхээр одоо хоёлаа унган хурдан адууг одоо ер нь яаж бий болгох? Одоо хүн болгон манай уяачд морь сонирхогчд бүгд л одоо дотроо бас сайн хурдан адуутай болохын тулд бүгдээрээ үржил сэлгэсэн ажлыг одоо хийж байгаа л да тийм ээ. Тэгэхээр унган адуу хурдан адуу бий болгохын тулд одоо юун дээр анхаарах хэрэгтэй юм. Энэ талаар ойлгоол яриагаа эхлэе. За юм дээр хурдан адуутай болохын тулд хамгийн гол нь гүү байгаа шүү дээ. Сайн гүүтэй л болох хэрэгтэй энэ залуучууд бол. Нэг сайн гүүтэй болцсон байхад бол тэгээд тэр сайн гүүгээ бас тэгээд орон нутгийнхаа улсуудын бас давхсан гадарганд давж тавиад тэгэх юм бол хурд гарах магадлал өндөр болно л да. Ер нь хамгийн гол нь сайн гүү цуглуулах хэрэгтэй. Улсуудад нэг сайн гүүтэй багт л баг болно доо тэгэл. Тэр нь үржээд л олон сайхан хурдаа одоо төөрөн тэгээд удамтай сайн гүүнээс бол заавал хурдаа одоо төөрөн. Тэр бол магадлал хамгийн өндөр. Таны одоо ер нь сайн гүний шинж гэдгийг одоо юугаар нь харах вэ? За ер нь шинжинч би их маруухан шүү дээ. Ер нь тэгэл удмыг харж байгаа. Ер нь тэгээ давхсан адууны охин төл сайн гүнээс тэр гүнээс давхсан эр адууны дүүнэр их мэх ч юм уу тиймэрхүү адуу байвал их сайн л да. Тэгээ удамшигтай идүү байдаг. Тэрийг л харж байгаа л яа тийм. Шинжээр бол айхтар байхгүй ер нь яах вэ? Ерөнхийдөө удмыг голлох хэрэгтэй. Удамтай юм чи нэг л өдөр хэрэг хөтэй. Ерөнхийдөө нэг харах царайны одоо бас нэг мундаг сайхан одоо манайхан ч одоо гүү ер нь харахтаа тэгэл хээл сав одоо тэр болгоныг л хардаг шүү дээ тийм. Гүү тэгээ янз бүрийн удамтай адуунууд янз бүр төрж байгаа юм. Сайхан савтай гүү байна. Хөнгөн гүүнээс хурдаа адуу төрж ил байна. Сайхан савтай тийм зүг зуртай голоороо бүдүү адуунаас хурдаа адуу төрж байна. Ер нь гол нь удам л илүү байгаа. Яг тийм адуунаас төрнө гэж хэлэхэд бас хэцүү л дээ. Хамгийн гол нь удам л үнэнч. Тэгээд хөнгөн сайхан тийм хөнгөн гүнээс хурдаа адуу төрнө. Сайхан савтай бүдүүн лэхэр гүнээс хурдаа адуу төрнө. Хамгийн гол нь тэр хурд байх хэрэгтэй. Гэхдээ сайн муу хоёроос адуу тэнцээ төрчдөг. Яг тэгээд нэг муу талаа барьж удамшигтай л удаан байдаг. Гэхдээ азраг бол тэгээд азрагаараа адуу сайжраа явчаал байгаа. Азрагаараа. Одоо жишээ нь танай адуунаас одоо онгон олон сайхан хурдан адуунууд гарсан шүү дээ. Танааханд одоо ер нь ямар сайн гүү байв? Тэр сайн гүүнүүд ер нь ямар удамтай байсан? Ямар шинжтэй байсан? Ийм л да. Манайх ч одоо баян зөвхөн хэдэн өгсчүүл бас сайн адуу цуглуулсан. Манай баян зөвхөн хэдэн өгсчүүлийн бий болгосон юмнууд л бидэрт ирж хөрсөн байхгүй юу? Тэгээ манай аав чинь тэгээд бас энэ ч хүн тэр орон нутгийн байгаад бас тэр улсуудын сайн давхсан адууны охин төлийг аваад тэрнээс сайн азар тавиад тэр хоёрын дундаас сайн адуунууд төрсөн. Манай адуу бол баян зөвхөн л адууны гол үндсэн юм. Тэгвэл дээшээ салбарлаа төхөөрөө зүүн тийш яваад гэдэг. Тэгээд манай нутгийн хэдэн өгсчүүлийн бий болгосон адуугаар л бид тоглож байгаа шүү дээ. Тэгээ сайн адуу төрөөл. Баян зөвч даргагүй хурдтай да дийх нь үсэ. Хурдтай олон улсууд олон сайн адуу цуглуулсан. Тэр зохицуулсан адуунаас л одоо энэ адуунууд бий болж олон сайхан хурдан адуу төрж байгаа шүү дээ. Одоо танаа бол одоо орон нутгатаа давхсан сайн уяачдын одоо сайн азрагнуудын охин төлийг их цуглуулдаг байсан гэж ярьж байна. Тэгээд тэр цуглуулсан охин төлүүд дээрээ одоо туулаа хэр ороо явчихгүй тийм ээ? Тэгээд тэрнээс урах нь сайн азрахта тэрнээс урах шиг орно л доо. Тэгээ манай сүмбийн хонгор гэж улсад айрагдсан тэр хонгор азрагын төлд хорлоо гэж үгэнд байсан. Тэр
тэдний хурдан хүр хазар гарсан тэр хонгороос. Тэгээ тэр хүрнээс холбоотой бас нэг хүр хазар манай хазар тавьсан. Тэрний охин төлөв тэрний төлөв суманд ариг төрүүлж исэн. Тэрэн дээр залгаад Цэндэржоо хөдөлмөрийн удамтай цавдар адарга байсан. Тэрний бас охин төлөөс гарсан. Туулаач тэрний охин төлөөс гарсан. Тэгээ эрүүдэн цурдалсан. Тэрэн дээр залгаад манай хар адарга ороод ирсэн. Тэгээ харын чин төлөв болохоор туулаа энэ тэр ингээд одоо энд авах гэж байгаа дууны удам. Тэгээ туулагийн хар дээр миний улсад баг 3 наснда аригт ухаан адарга. Тэгэл ухаан адаргын шин төл шуухагийн төл бас байна. Тэгэл ухаан адаргын төлж одоо бас ганц нэг энэ жил улсад 20 10 дээр бас тавьчихлаа даах шүтлэнгүүд. Ер нь одоо бас азраг гүний тохироо гэж одоо манайхан их ярьдаг л да тийм ээ. Энэ одоо тэгэхээр тохироо гэдэг зүйлийг маань одоо ер нь яаж тааруулах вэ? За тэгээ тохироо ч одоо тэгэл хүмүүс өөрөө үзэж харж байгаа л яана л да. Тэгээд ер нь 2 сая эмийг нийлүүлэхэд л хамгийн сайн одоо гарах магадлал өндөр. Магадлал нь өндөр. Магадлал нь өндөр. Яг ингээд тийм ингээд хэлэхээр ч одоо тэгээд тэр болгонд чинь нөгөө болдгоо юм л та ер нь бол. Ер нь харна л да. Ерөнхий хэлбэрийн тархилгоог нь харна. Сав соёлын харна, хөл гарын харна. Тэгээ аштайхан бас удамыг харна шүү дээ. Тэгээд бас нэг удамыг хараад бас хэлбэр хийцийг харж жагаад тэлгүүгээ ч сонгож авна л да. Энэ зүгээр юм гарч байгаа удамтай юм чинь дээд удамд байгаагүй юм байна. Тэгээ сайн адарган тавиад тэгээ яг нь сайн адаргууд хараад байсан юм болохоор манайд бас идэ урдаад төрсөн байл. Тэгээ манай баян зөвхөн идэ хөгжүүлэн бий болгосон адуунууд тэдрэл бит идэ болж байгаа шүү дээ ер нь бол. Туулаа хэр азарганаас ч одоо ер нь яг өөрийнх нь үрийн одоо ер нь улс бүсийн наадамд хичнээн адуу харагдаж төрүүлээд. Тэгээ бас аваа хэд аригчлаа шүү бас өөргий. Яг тэр юмыг тоолсонгүй 10 гараад болтох гэсэн. За одоо би өнөөдрийнхөө нэвтрүүлэг дээр нэг ийм одоо морины ийм сүвнэр тавьчихад байгаа. Хоёулаа тэгэхээр энэ адууны одоо энэ тал нь бол одоо ер нь ерөнхийдөө ингээ адууны бүтэц яс за булчингийн одоо ширхэг харагдаж байгаа шиг байгаа юм. Тэгэхээр хоёулаа энэ одоо морины хийцэн дээр одоо хурдан адууны шинж тэмдэг одоо юу байдгийг чих толгой тарих одоо ингээл сэрвэ залгаа эдгээр нь одоо ер нь ямар одоо даваа талыг илтгэж байгаа гэдэг. Хоёулаа нэг шинжээд үзье л да тийм ээ. Шинжид хэцүүлдэ тэгээд одоо бид нар ч амар мал шинжтэй юм уу? Би ч сайн адууны юугаар яаж байгаа л яац юм чи. Ер нь тэгэл хамгийн гол нь тарих толгоноос нь эхлээд харна л да одоо чи. Ясан толгойтой нүд хөмсг сайтай. Тэгээ нүд сайн томтой, дэлгэц томтой, том нүдтэй. Тэгээд хөмсгнийх нь ясан авгар наашаа төвгөр байх тусваа сайн. Нөгөө юу ухрахаа шүү дээ. Энэ ухрахаа цаашаа гүнзгий. Тэгээд энэ чинь морь хөлслөж явж энэ хонгор тогтцоо хөлсөж ингээд сувдраад ингээд гарч ирэх байхгүй. Их гүнзгий хонгортой тийм өдөр хамрын самсаа бол том байх хэрэгтэй. Ирүүний энэ чи гараа ингээ хийхэд ирүүнийх нь ховлд гараа хийгээд ирэхдээ ингээ эргэж явах хэрэгтэй. Тэгээ ирүүнийх нь төвшөө ингээ том байх хэрэгтэй гэл ингээл ярьж байгаа юм л да. Тэгээ нэг ер нь хурдан адууд чинь нэг ганц хоёр сайн шинж байхад л болчихж байгаа байхгүй ер нь бол. Тэгээ олон шинж яхаар чинь тэгээ заримдаа бүр гоёдоо тэр чинь сайхан морил байдаг болж өгдөггүй. Ер нь тэгээ тарих толгой сайтай хөл гар нь бас бүдүүн байгаад бэрүүхийн богинохон зарим нь болохоор юу бэрүүхийтэй ч гэсэн бас галуун бэрүүхийтэй ч гэсэн хурдан байдаг. Давхиж явахдаа нөгөө бэрүүхийн босч идэг. Зөв. Тэрэндээ сайн байдаг гэж ярьдаг тэр чинь. Ер нь тэгээ миний шинжээр хамгийн сайн шинж би өөрөө боддог бол дөрвөн чацсан их хуртаа дөө. Дээд үеийн хөнгөн байгаад дөрвөн чацсан ингээд адуунаас арай урт. Дээд үеийн хөнгөн ийм байвал холын зам туулахад дээр юм уу туцаа авах та. Хөнгөн байх юм бол энийг би хараад идэг. Тэгэл сүврэгдсэний заа чи ингээд хол ойр янз бүр л байгаа л да. Тэгээд дутуу хоолтой морч ингээд сүврэгд солтой болохоор ингээд огшоод идэг байхгүй. Чангалчуд бас болоод идэг. Тэгээд заавал нэг сайн юм нэг муугаа нөхөж л явдаг юм л да ер нь бол. Тэгээд тэр болгоныг шинжигч одоо хэцүүлдэ ер нь бас. Төгс төгөлдөр юм орч ховоорлоо байгаа шүү дээ ер нь бол. Тэгээд ер нь сүврэгдсэний заа ер нь ойрхон шахаа байхдаа нэг 2 хуруу юм уу ийм зайтай байхад бол. Одоо энэ хоёрын л зай байна шүү дээ тийм ээ. Хашаан толгой хоёр хооронд зай. Тэгээд сүврэгдсэн наашиг бөмбөг нарийнхан морь гэж болно. Тэлгэр нь харцгаараа тэлгэр байх байвал. Одоо энэнгөөрэ гэсэн шүү дээ хоёроо. Ингэж нэгөөрөө жоохон наашаа тэгшгэ ийм байх юм бол яртаа гайгүй. Ингээд ташаанаас доошоо цөмөрх юм бол жоохон бас болж өгөхгүй. Яг ташаатайгаа тэнцүү нарийнхан морь байна шүү дээ. Богинохон авирахтаа нарийнхан морь үйлэхэд жишээ.
Одоо жишээ нь сүрэгдэс их сайхантай морь бол одоо ингээ араас нь харахад хоёр ташаан толгойнхаа гадуур ингээ дэрвэж харагдаад байна. Тэгж харагдаад. Тэгж бас сайн хооллохгүй бол нөгөө самныхаа хэмжээгээр сайхан чангалаа хооллохгүй бол бас нөгөө юуных нь хэмжээгээр улсууд чинь нөгөө сав томтой юм байна. Хоол хасчих гээд байдаг шүү дээ. Тэр сав сайтын юмээс хоол сайгийн нөгөө цол уралдуулахгүй бол бас тэгж би боддгийг. Одоо морь дахил болгоноос ондоо байдаг л да. Ер нь одоо их сайхан доогуурхан ингээд зөөгöd байгаа морийг бол манай уяач цуцаа багтай одоо хоолын дахил сайтай гэдэг. Зарим морьд одоо их дээгүүр самарч дахиад байдаг тийм морьдууд байдаг л да тийм ээ. Энэ одоо яг юунаасаа болж байгаа вэ? Энэ өөрийнхөө төрцөөс л байгаа даа. Чи өөрийнх нь байгаа нэг төрцөөс л тэгж байгаа. Тэгтээ самарсанмаар цуцаатай байдаг худлаа байхгүй юу? Самарсаар угаал аригдаа төрүүлчихдээ шүү. Тийм юмуд байгаа тийм ээ. Өндөө байгаа. Тэр нь өөрийнх нь цаанаасаа төрмөл хийцэн тийм болохоор би бол тэгж л боддгийг. Тэгвэл ингээд зөөгöd байгаа сайхан зөөдөг хатэрдний хөрмөр харчаал ингээд зөөгöd явж байгаа нь мэдэгдэхгүй. Яардгүй. Ингээд самчаал ингээд хоёр хөл нь ингээд байгаа ярнаад аригчдаг. Одоо энэ балдан дэрж байгаа хонгор мөр зэрч ер нь нэлийн дээг хүрхэн самартай морь шүү. Тэр хонгор мөр чинь тэгэл усад төрүүлчихсэн. Тэгээд усад 10 дотор хэд сайн тавьхгүй л шүү. Тий. Тэгээ манай тэр ориглын алтраа тэр усад араас тавуулах. Айхтар самарсаар байгаа л ирээл. Аригдцсан шүү. Их урдын түрүү тайж алтарч бас нэлийн дээгүүр самардаг гэдэг шүү. Тэр нь бол өөрийнх нь төрцөөс тэр нь их нөлөө багтай юм шиг үлээ. Би бол тэгж бодсон. Өөрийнх нь одоо тэр хөл тэгж самарч доогуур тавиад байгаа хоёрын ялгаач одоо энэ далны налуу энэ хар зэр эдэртэй одоо нөлөө холбоотой байгаа. Гэхдээ бас тэгж харахаар бас худлаа юм шиг байна. Яг хар зэр нь ингээ хоошоо ингээ байгаад байгаа юм бол 50 гэдэг. Бас зарим нь болохоор ингээ зарим нь тийм юм шиг харагдаад байгаа. Яг тэгж хэлэхээр бас болж өгөхгүй юм шиг. Миний харснаар бол. Одоо тэгээд их самарч дээгүүр тийм дахилттай морийг одоо ер нь хүч тамирын үед одоо тамиртай хуу нингэлж бүр хөнгөлж уух. Турангаа мөртөө самар төгж байгаа төрүүлчихэд байгаа юм чи ялгаа байхгүй байгаа шүү дээ. Чи тамиртай тамиргүй. Ерөөсө байглаасаа заяасан би онцлог нь биологийн тэр юм тийм байгаа юм одоо өөрөө суудгүй чанартай авах хэрэгтэй байхгүй хамгийн гол. Суудгүй. Монгол морч хурдан морны уралдаан байна шүү дээ. Манай Монгол адууны уралдаан бол төвчээртэй адууны уралдаан байна. Тэр зай хэмжээндээ төвчээд яваад ирж байгаа бол тэрийг юу бол тоод муучлдаггүй шүү юм. Тэгээд өөрөө л адуун дөр зориг дүрхтэй төвчээртэй байх юм бол. Жишээ нь одоо тэр алдан дөрж хонгор мөр гэдэг ч юм бол тэр самчаалгах шүү. Тэгтээ суухгүй тэр чинь харахад бол хариугүй нэмэх юм шиг харагддаг тийм нэмэх мөр шүү дээ. Тэгэхэд л одоо Монгол төрийн надан төрүүлээ бүсэд төрүүлээд усад 10 хэд тахиж үү. 10 литр чинь нийлээ 10 оноос хойш баг 14 5 хүртэл тахсан. Тийм ээ. Одоо эх жил ардын явцлын 100 жил гэдэл манай морьныхан ер нь бүгдээрээ л одоо улсд бол улсад аймаг сумандаач сумандаа тэгэл бүгд л бас морь шинжиж авчихсан шүү тийм ээ. Одоо тэгэхээр одоо морьны гол шинжүүд. За одоо хоёулаа дахиад энэ морин дээр ярил л да. Одоо түрүүн та хөмсөг зөх уруул ам гэдэл одоо ярьсан. Одоо тэд нар нь одоо яг юу гэлтгээд байна вэ? Яг одоо нүд бол зөрөх зүргийг нэлтгэн шүү дээ. Зүрх зөрг. Тий, ер нь бол арай зүрхтэй тэгэл хүрэн улаан энэ төр болол юм өмнө шантрахгүй тийм л. Тэгэл амрын юу ч юм бол уушиг амьсгалынхаа юунд амрын юу ч самсарын том байвал дээр байдаг л гэж. Тэгэл энэ дотор нь залуу байхад чинь нөхнүүд үздэг байхгүй их сониочхаа одоо энэ чинь нэг дотор нь жижиг нөхнүүд байдаг шүү дээ тий. Тэр чинь болохоор тэрийг үзэл амьсгалах тийм байдгийг ингээд бид нар сонирхоод үзсэн. Тэгээ нэг ганцхан нөхдөд чурдл байт юм байлаа, гурван нөхдөд чурдл байт юм байлээ. Тэгээ бага бах залуу байхад ч юм уу тэр бол энэ чи 9 шидэр л үзсэл дээр энэ дээр юм байна, тийм байна, мор шинчих гэж үзэл. Тэгэл энэ тэндээс битүүмээр авчирч үзэл тэгэл яалчгүй сүүлийн эцээ хамгийн удамтай л дээр нэг юм лээ. Тэгээд суудгүй, өцөд уцдгүй явдаг тийм зүрх зөрөх сайтай л дээр байдаг. Одоо жишээ нь танд одоо яг иймэрхүү мөр тааруулдаа та яаж уйх вэ? Энэ одоо юу учраас их л одоо ганган юу их гоё дэмцэн юу шиг харагдаад байна. Тэгээд гоё нь гадна талдаа гарч байгаа ч мөр бас тэгэл ер нь тэгэл хэцүү шттэ тэгэл. Дотор шинж гэж одоо бас байна 5 зүлэлт гэдэг байдгийг юм. Тэгээд одоо тэр болгоныг бид нар одоо яг хараад айхтар мэдчихгүй шүү дээ ер нь бол. Ерөнхийдөө тархитологыг хараад хөл гарыг харна. Туурайг үзнэ. Тэгээд ер нь одоо манай мөнгөний шагагийн буурал байна шүү дээ. Би тэгээд анх гавь дэрхт нь голчлол байсан доогуураас хариуцгүй мөр байна да. Энэ одоо үзүүрлэлцэн харандаа шиг үлдэх юм одоо. Тийм болов уу гэж бодож ирсэн. Тархитолог бол маягтай шүү дээ. Сүватар маягийн одоо Баатар болчихлоо шүү Дунбаатар. Тийм тэр өмнө буурал дунд гой нэг ороотой жилийн мөсөд төрүүлсэн. Тэр чинь бол доогуураа нарийнхан хариугүй юм шүү. Дээгүүрээ бол гол молоор маягтай мөр шүү дээ.
Тэр буурал точин зүстэй адуунууд ерөнхийдөө тийм шүүгэртэй байдаг тийм. Тэгэхэд тэр чинь хөл гараа өргөдөг юм байна шүү дээ. Аа. Тэгээ цаанаасаа байгалаасаа заяатсан юм болохоор тэгэл ер нь суудгүй төвчээртэнүүд нь л дээрээд. Тэр чинь бол тархитлан болгоо сайхан мөр шүү дээ. Би жоохон тараа уяад уусад хорий дээр тохицсон тэгээд. Та бол өөрөө очиж үзээгүй өөрөө ингэж аваад ирсэн. Тэгээ би хараад шинжиж байгаа шүү дээ чи одоо хүн юурдан мөрий чинь. Тэгээ дотроо голж л байсан тэгэл. Ийм одоо доогуур нарийнхан мөр одоо холдоо варддаг юм уу. Дээдгийг хараад болдог бол дөрвөн хөлийн салчигсан энийг гэж бодсон. Ер нь одоо ингээд сайн мордууд энд эндээс авчираад анх ирээл одоо хүмүүс их айхтар тоохгүй тиймэрхүү тохиолдлууд бас нэлээд байдаг бох тийм ээ. Яг л одоо уйж унж идэлж ижил одоо мэдээ. Голоод байгаа жоо хараад нөгөө шинжээрээ тэгж байгаа шүү дээ чи. Ер нь морийг олно гэж байхгүй шүү дээ. Яг бид нар хараад нөгөө илүү дутуу юм нэг ийм юм байна, тийм юм байна. Тэгэхэд тэр адууны толгоос сан багтал тэгэл ганц хоёр сан шинж багтал болчихж байна гэж байгаа байхгүй. Жишээ нь бол тийм л байна. Тэрнээс тэр сайхан амтны чи юугаал голоод байх. Яг нөгөө одоо шинжнэгээ цагийн дээр ярьдаг шиг л тэр нь жоохон тийм дутуу юм байна л гэж ярьж байгаа байхгүй. Тийм. Гэхдээ тэр дутуугаа сайн талууд нь нөгөө тэгээд ер нь хурдан морин чи 1-2 сан шинж багтал тэгэл болоо явчихж байгаа байхгүй. Бүгдийг ингээд энэ бүгдээрээ нэг сайн байна гэдэг юм бол надад бол яа бид нар ч юм болох одоо шинжээр яадаг эдэж ажил хийгээд нөгөө морин чинь бэлтгэлээр нь унж үдж байгаа л хөлгийн сайн чи унж үдж мэднэ бид нар чинь ажил хийж ижил энэ сайн морин байна тийм байна л гэж мэднэ үгээс зүгээр хараад мэдэхгүй шүү дээ. Бид нар бол яг тийм миний хувьд бол тийм яг ингээд хараад энэ хурдан морин гэж одоо бол хэлж чадахгүй. Арга сайхан мор зөндөө л байт юм бас бид нар авч ил байсан. Санаа төрдүүд удамтайнд илүү ноёлоод байт шүү дээ. Тавцсан байгаа, хурдан байгаа тэр удамтайнууд нь л илүү хурдан байгаа. Ер нь одоо бас адуу хурдан байхад энэ арьс хөрс бас их нөлөөтэй үү? Тэгээ тэр өдрийнхөө уралт өдрөөс болоод янз бүр. Тэгэл хөрс зузаантай мөр энэ төр чинь жоохон шулаа нэмгэлээл ягуул бас дулаан өдөр энэ төр бас их тарган бол хөөчөө төнтөжөл байдаг шүү дээ. Тэгээ тэрэнд нь тааруулаад ажил хийхгүй бол болохгүй. Морийнхоо онцлог тааруулаад хүчийн тааруулаад. Тэгэл одоо тэр өдөр цаг агаар ямар байхаас шалтгаалсан тийм. Тэр өдөр тэр хүний аазал ад мэдэн шүү дээ. Тэр өдөр ямар байхыг хэн ч мэдэхгүй юм ч одоо тэгэл. Одоо та 15 онд төрийн наадам төрүүлсэн хээр халдсан морийг ер нь та ер нь яаж авч ирсэн бэ? Танд анх одоо ингээ харахад нүдэнд одоо яаж санагдчих вэ? Би шинж минь аваагүй шүү дээ. Манай хинтийн мэндэл тий. Мэндэл манай буяа хоёр яриад аваад ирсэн юм шүү дээ. Тэгэл хээр халдсан морийг аваад ирсэн. Би тэгэл өглөө гарч үзчихээ. Дөө наач сарн юм наач төгүүлэх нөрөө энэ да. Хээр халдсангийн хараа нэгийн тоотоо пайцтайгаа юм шүү дээ. Оо цаа. Тэгэл духан дээр тэгээд наач төрүүлэх мороо гэсэн усууд арчаал дуурахгүй бол яваад л байсан. Угаасаа сарн тэмнгийн тоорхон маягийн сартаа хээр халдсан мороо шүү дээ. Тий. Тэгээд би сараар наач пайц толгойд магда дээр байгаа юм шүү дээ л гэжсэн. Марцгаж л байсан. Тухайн үед одоо марцгнаад өнгөрч байгаа шиг нэрээс цаанаа бас нэг зүн бэлэгтэй л байж тээ тийм ээ. Тийм ээ. Тэгэл хөргөн төрүүлж өгсөн шүү дээ. Төрүүлтлээ бас л хэдэн жил за айрагда бүсэдүүл айрагдаад л байсан. Улсын наадам тэгэл 11 12 гэж нэлээд хэдэг хүсэн да тийм ээ. Тэгсэн тэгээд бас болж өгөхгүй л байсан яг би юм уу яд ийсэн. Ирсэн жилээ 12-оор 90 жилээр 12-оор төгссөн баг шүү. Ярилцсан. Манай буяагийн цагаамор 90 жилээр зургаалаад ярилцсан морч 12-оор төгссөн. Тэгээд тэр жилээ хоёулаа гулсаад Тамирын хордод 3-4 төгссөн шүү дээ. Тий. Тэгээд тэр чинь молоор эрдэнэ боллоо. Тэгсэн. Тий. Тэр нь тарин гулгаж ирээд ам үзүүлчих. Ам үзүүлчих дөнгөлж байгаад. Тэгээд манай хүүхэд бас нэг жоохон тэгсгээд татаад жоохон жижиг хүүхэд байсан. Мод дарихтаа зэрэг татчих шиг болсон шүү дээ. Тэгээ амаа хөдөлөж гисэн. 3 том наадамд тэр жил одоо гулсч уралдсан шүү дээ. Тэгээд даваа ахал хурдан мөрөөнө гэж тэгжсэн тэгтэн. Ярилцсан марч бас хөлн жоохон самаргаатай тавихгүй шүү дээ. Тэгээс үүлдээ болж өгөө байсан ярилцсан марч. Тэгэл сайхан тамиртай байж байгаа л хурдан байж байгаа л ухарчаад юусоо болохгүй байсан. Юундаа байв зэрэг. Тэгээ юундаа байдгийг одоо тэгээ би ямар үуч чадахгүй байдаг юм уу гэж 2 жил үтсэн би яад болохгүй 2 наадан дээр үтсэн ба нэг жилийн өмнө л болсон. Надад л болохгүй би л үуч чаддгүй юм байлгүй үзээ болохгүй. Тэгэхээр энэ юусоо энэ мориныг үзүүлийн моринд болохгүй байдаг юм бол энэ морийг үзүүлээд хийгээд үзүүлсэн чинь тэр нөгөө юунд болохоо байцсан байна гэдэг
Цагаан бөөн бол юу нэлээд тэр нь болохгүй байна гэж тариа хийлгээд. Цусныхын цагаан бөөн. Цусныхын тэр юу нь байхгүй болсон. Тэгээ тариа хийлгээд яасан чи тэр жил ламын гигэнд эмчлээ яасан чи аригчдаг байхгүй. Улсад 10 хэдэр тагвчаад. Тэгээд ламын гигэнд аригчаад тэгээд хойтонд дөрүүлсэн шүү дээ. Тэгээ бас тийм юм бас өдүүлж юм юм лээ бас тий. Одоо та хэдвэл яг хот түрээнд бас сайн эмч нартай энэ төр ойрхон байгаад байгаа болохоор болоод байл л та. Хөдөө мөдөө бол одоо бас хэцүү юм да тэр чи тий. Харин тийм тэгээ бас яг тэр улсууд өдөөч бас байгаа шүү дээ. Цусын авчраа болохгүй бол шинжилгээнд авчраа төгч болно шүү дээ. Цусын авчраа шинжилгээнд төгчхөр тийм юм байна гэж мэдвэштэй юм билээ энэ улсууд чинь. Тэгэл хурдан байж байгаа бас зүв байгаад байгаа мөртөө тэгэл хурдан байж байгаа ухарч болохгүй. Тэгээд яа тэг наас ихэл байхгүй болчих. Тэгээ тамиртайгаа тэгээ сайхан байгаад идэг. Тэгээ явж өгдөг. Тэгэл яг хөө нэг 10 20 хэдэр л яваад байгаа байхгүй тэр чи бас явахгүй ч байгаа юм биш. Нэмээд тархины мөрөн дээр очиж чадахгүй сунгаантай. Суугаад бүр мөксөнд үлдчихгүй дундчаал яваад байгаа. Бүр ч явахгүй ч мөр биш. Бүр явахгүй мөр 20 хэдэрж орохгүй л дээ. Тийм тэгээд байхгүй. Тэгээд бид нар чинь тархины өнгөний мөртөл уралдах гэж бодоод байгаа шүү дээ. Тэгээ болохгүй. Тэгээд мороо өөдөөсөн тийм байсан. Тэгээд тэр мөрөн таарсан юм яасан. Тэгээд дараа жил нь гулгаад ламын гигэнд аригчаад тойтон жил усад төрүүлсэн шүү дээ. Тэгээд бас моронтой байсан юм шиг байл. Хэр алзмаар тэр жилээ одоо ер нь ямар хуу байв? Их гантай жиг жил байсан. Ер нь одоо гантай жил бас мордоо ер нь яаж бэлдэх хэвтэй юм тийм ээ? Ер нь тэгээд тэр жилч бас тэгэл аз таарсан дөө бас. Юм байгаль юм нөлөөлөл хэр алзмаар тамиртай сайхан байсан шүү дээ. Бол тэр өвөл чинь би өвөл идлээгүй. Усын гаргаа тавьчихсан хэр алзмаар. Тий. Өвөл уяа болохгүй байна гэж хайчаад 100 оролдох гээд. Өвөлцөхгүй усын гаргаал хайчихсан. Тэгээд дүнжин гарын уралдаан болоод өнгөрөөд тэгээд хэр алдсан мөрөө одоо барьж явна гээл хэр алдсан мөрөө бариад тэгээд ер нь наадмын өмнөх 10 хоногийн өмнөхнөөс хүртэл өдөр болгон салгалгүй шүү. Хөлсөлдсөн шүү нэмнээд л. За. Тийм тэгээд хороосон явуулчихад байгаа байхгүй одоо тамирчлаар бол одоо бэлтгэлийн шогшоонд явуулчих. Тэгээд яг одоо байнга нэг нэвт төлслөг шүү дээ. Хэмжээтэй газар яваал. Хэдэн километр явж 3 ч юм уу 3 ч л яваад байсан баг тоо тэгээд 3 4 ч юм. Эрг очихын 6 нэг 7 8 ч юм уу тэгж яваад өдөр болгон. Тэг коросын тэг бэлтгэлж яваад байсан. Тэгэл яг ирээд хөлстэй бол хөлсийн гусаад анхан бол тэгэл их хөлөрч байгаа юм л да тэр чинь. Нөгөө барьж авч. Тэгээ сүүлдээ хөлсгөө болоод тэр чинь. Тэгэл ер нь баг хаваржингаа болсон шүү дээ наадам тогтол. Тэр би ч үлдээтэй байлгаж байгаа. Тэгээд урагшаа Баянгийн 3 цохионы төрлөө очиж байсан шүү дээ. Тэр жил. Тэгээ тамиртай тарган байсан тэгээд тэр жил их гантай халуун байсан тэгээд бяртаан явчихдаг юм билээ тэгээд тэр шиг халуунт чинь тамиртай байсан чи яралцсан юм байна. Ер нь морд нэлээд хавирган бараг битүүгээрээ төрүүлсэн шүү дээ чинь. Морд жогшоолоо тамиргүй бяргуунууд нь үлдээд л бяртаан зүтгэждэг юм билээ шүү дээ. Их насны морд нь тамиртай нь илүүрхээ явчихдаг юм. Гадар холдоол талдаа 26 явж байгаа юм чи өөрхөн юмдад. Тий. Чочихдоо 26 явна 2 цагт мордно. 2 цагт мордсон морч 3 цаг болгоод цаашаа хөдлөн. Тэгээ цаашаа ч нэг 25 20 25 30 та хөөгдөж очиод эргэж байгаа юм чи өөрхөн амт тэр халуунд үдээс хойш. Тэгэл бяртаал зүтгэждэг юм. Яртай хоол одоо бас их чухал үстэй тийм. Хоолны тухай ойлоо бас ярил л да. Хоногийн хоол ер нь ер нь тэгэл их насны морны хоолыг бол тэгээд ер нь хасах хэрэггүй шүү дээ. Болж л байвал идүүлж л байх хэрэгтэй. Их насны морыг бол тийм манай зүүнтлийн чих морны хоол хасах гэдэг шүү дээ. Ер нь тэгээд чангарцсан мор гэдэг чинь бол илүү идэх гэж байхгүй шүү дээ. Нэгэнд уягдаад хангал уяатай болцсон морд бол яг бага адуу нөгөө өглөөрт мордох ийм дээр цагийн тааруулаад тэгж өөрснийхөө мэдрэмжээр хараал яах хэрэгтэй. Ер нь тэгээд хамгийн гол нь мориосоо ажиглах хэрэгтэй байхгүй. Ноёч нар мордоосоо ажиглах хэрэгтэй. Миний мор ингээд яавал хоолтой мордоо сунгаан тавихаар яаж ийн, хоолыг хасгаар яаж ийн. Энд өөр ажиглаад харах. Ер нь тэгэл хамгийн гол нь багш өгшил гэдэг адуу чинь уйж байгаа мөрд чинь багшлаа шүү дээ. Ингээд шүү, тэгээд шүү гэдэг өөрөөсөө мориосоо мэдрээл ах хэрэгтэй. Сайн мордоос хүнийг уяач болгодог гэж ярьдаг шүү. Өө тий сайн адуу ч муухан хүнийг хөөдөн татдаг гэдэг шүү дээ. Тэгээ сайн мор гэдэг чинь түүнийг аваа авчдаг байхгүй. Манай уяач нар бүгд л уйш сайхан уйш бүгд тэр. Ганцхан хурдан адуу таарна гэдэг чинь л хамгийн хэцүү юм тэр үе шүү дээ. Сайн хурдан адуу таарна гэдэг чинь. Сайн адуу таарсан бол хэний ч уйн шүү дээ бүгд л уйн шүү дээ. Даач тэр нь тэгэл нэг хэсэг таараад зурус ингэж өнгөрөөл байгаа болохоос биш. Бүгдэн сайн мор таарууд бүгд л тархинд бөөнөрөөл үтцгээ шүү дээ. Аль илүү уятал явна гэдэг. Тэгэхээр сайн мор гэдэг чинь сөөхөн төрж байгаа байхгүй.
ганцхан хурдан март гэж. Тэр нь л таарахгүй гэн. Тэрээс манай ууч нар бүгдээрээс авъя. Хөдөө орон нутгад чинь нэг залуу үеэр нэг сайн мөр тодорхойлол авъя ирдэг гэсэн мэт. Тийм шүү дээ. Тийм тэр чинь тэгэл онцгой юм тэгэл тэгсийг л тахгүй тэр чинь сайхан өнгөрүүлээ тавьчихаар. Тэр жил тэгвэл өвөл айхтар идлээд сүйд болоогүй юм байна дээ. Зүгээр усын аваад. Тийм хэд сайхан унаад сайхан усын гаад одоо сайхан болгоод өвөл унаад нэг 20 гаргана гэдэг юм да тэгээд. Зөөлхөө унж байгаа хэд сайхан хөлдөргөөд тэгээд орхицсан байхгүй. Тэгээд өвөл унаагүй тэр чинь үндсэн тамиртайгаа мөр байхгүй тэр чинь. Тэгээд хөдөлгөөнгүй ашаанд байгаа юм чинь. Ярилцсан мөр чинь. Тэгээд хавар бэлтгэлийн хийчихсэн. Тэгээд 100 бариад авчихсан ханамал ажилтай. Үндсэндээ бол одоо бэлтгэл нь бүрэн хандсал байсан байхгүй. Тамиртай тэгээд дүүрэн махтаага тэгээд хавирган битүүгээр л дөрүүлсэн ш тэр чинь. Их л зузаан дуу маягтай дөрүүлээд байгаа. Хоолтой тэгээд бараг холхохор тийм ч одоо нартай өдөр их халуун өдөр бас нэгэн мөр давхин гэдэг ч одоо бас тийм ч. Ер нь тэр чинь бол янз л байх юм да тийм. Уян хандсан байхгүй юу? Ааха. Ер нь бол ханамал уяатай хандчихсан. Тэгээ ер нь бяртай тэр халуун аагмаар чинь тэгээ бяраараа илүүрэхэд тавьчих шүү дээ. Бяраараа ер нь тамиртай юм чинь тамираараа л явчих юм. Их дургай юм чи яах юм бэ тэгэл тулгаад уйчдаг нөгөө бяргуу болчдөг очихтой л баг ер нь тамираа алдаал очиж шүү дээ. Тэр халуунт чинь тэгэл хамаг энерги алдаал. Тэр чинь тамиртай юм учраас энерги авчиргүй алдчихаагүй л байгаа шүү дээ. Хамаг юмдаа хөрчээгүй. Тэр мөрөндөө л болсон байх гэж боддог шүү дээ. Яг нарийн тэр шинжлэх ухааны юм бид хэд мэддэг ш. Амьдралаа хар барагдахаар л ярьж байгаа шүү бид нар чинь. Амьдрал дээр яасан тэгэл. За тэр жил улсын наадам тэгээд давхар уян дээрээ тэгээ ер нь яав. Дараагийн наадам уралдахгүйгээд 20 жилийн үед тавиад. Уралдахгүйгээд алдарчихгүй юу? За. Нэг өндөргөө нэг мордуулдаг юм уу гоё байсан юм а тэгээ за яах яа төр дөрүүлсэн энийг нэг бодоод яг бас хөл жоохон тийм шүү дээ зайл яа. За. Тэгээ яатсан чинь гинтгэ 20 жил болсон чинь манай хэд мордуулъя гэдэг тулцсан алдарцсан орчин болоогүй. Тэгээ бас нэг өөр хүүхдээр онуулаа жоохон шахуулаад 20 жилээр. Тэгээ хөл нь бас нэг жоохон яагаа тэгээд болж өгөөг юм а. Араас нэг хэсэг сайхан явж ирээд л тэгээд алдарчихсан зайл хэд хоног тэр чинь овоо олоо хончиж байгаа байхгүй тамиртай мөрч улсын наадмаар ард нь бүс болоо тэгээд тэгээд уралдахгүйгээ аялцсан байсан чи бүс өнгөрөө ер нь ажилгүй аялчихсан. Одоо яг төр дөрүүлсэн одоо энэ дахиж уралдаад ямар яах гэж байгаа ш. Гэ би бол нэг ордол сонирхолгүй байсан байхгүй. Одоо яг би хийдэг юм хийцэн болоо одоо дахиж шунаад явах гэж бодлоо. Тэгээ дараа нь тэгж хоёрын хооронд тавиад тэгээ боллоо хийчихгүй. Давхар уяаны мөрийг тэгвэл одоо ер нь алдруулж болохгүй нэ тий. Ер нь алдруулж болохгүй. Ер нь тэгээ давхар уяаны туранхай мөр их бэргүү болцсон мөр бол уралдаад бас нэмэргүй ш хөлгаараа авах эрсдэл өндөртэй байдаг. Хамаг юм алдаад нөгөө хамаг энерги алдчихсан байгаа юм чи. Тэгээ тэр чинь төлжиж чадахгүй тэгээ хөл гарan суудаг доголдог юмнууд чинь давхар уяан дээр их гардаг ш тамир мотоо мөрдөж. Гөлгөө болох юм тэр чи. Жохон бяр муута. Ер нь одоо энэ мордоо ажиглаад босгоо байчлаа энэ ер нь жоохон давчуу яах гэсэн давхар уяаны мөрийг их мордуулаад хэрэггүй. Ер нь хөлөө авах магадлал өндөр байдаг байхгүй. Харж яхад амьдрал дээр ч тийм байгаа шүү дээ. Тэгэл мороо хайрлал. За өнгийгээд давхар уяаны мөр жоохон боломгүй бол яг модж үзээ хүүхдээ нэг сайн захиад болохгүй бол татаараа гээ. Ерөөсөө л тэгтээ хамгийн гол нь адуугаал хайрлах хэрэгтэй. Тийм мөрөөл хайрлах хэрэгтэй шүү. Дахиад наадам зөндөө. Тийм наадам зөндөө. Тэгээ сайхан штайхан тамиртайгаа зөвгөр байх юм бол сайхан алдруулахгүй. Ер нь тэгээ тамиртай морч ер нь учиргүй тэгээ давхар уян дээр суларчдаг юм доо ер нь гайгүй. Жохон тийм нэмхэн хүчтэй яатсан морч чинь ер нь амархан сулрах гэдэг юм алдчихаал. Суларчих гэдэг байхгүй. Тэгэхээр мөлийн дороор тураагаад хангаад уйчихсан мөр дараа нь том нааданд уралдсан байгаа ч тэр чинь мөр шавхгаа том ч гэсэн наадуул нь болохоор шавхаж уралдаж чадаагүй тийм мөрд ч юм бол дараа дагуулсан наадамдаа сайн мэддэг байхгүй. Том наадам дараалал ингээ сайн давхцсан мөр чинь тамиртай тэгэл шавхгаад уралдчихсан нөгөөдөл ч өөрхий. Ганц нэг гоцууд нь л дахгүй залгаад айраг төрүүлээд байгаа ш дахгүй төрүүлээд. За тэгвэл ярилцмаар тэгвэл дараагийн уралданд тэгээд жоохон хойшлцсан юм шүү дээ. Тэгсэн алдруулаад тэгээ сүүлд нь мордоо 20 жилийн яваалаад чинь сүүлд гарсан шүү дээ 20 жилийн хойш чимээгүй байж байгаа. Тийм баха тий. Чимээгүй байж байгаад гарсан баха тэр чинь. За дараа жил нь одоо бас 2016 за тэр 15 онд чинь та чи яг тод маллаа цолоо аваад тийм ээ. Цолоо мэлаж байсан баг шүү ер нь. Хэрэлцэн мөр чинь төрүүлэхэд би чи манлаа байж. Манлаа байсан байна тийм ээ. Тий. Дараа жил нь Зэрдмэр улсад амаа үзэхэд бол яг тод манлаагаа аваад. Тийм. Баярагийн Зэрдмэр тий.
Энэ Зэрдмэр ч одоо бас тэр жил бас шинэхэн мөр гарч ирээд л одоо. Баяраа ирчээд мөр авахгүй тэр аварч бас тавьгаад. Тэгээ тийм морд байна гээд. Тэгээ хоёулаа нэг явж үзье гээд. Тэгээд мөнгөн мортоос хөрөө халдсан мөр аваад. За. Тэр аварч тэр яваад. Тэгээ даргангаас тэр хөрмөрийг очиж үзэж очиж аваа гээд. Тэгээ дарганг руу очиж тэр хөрмөр очиж үзсэн байхгүй. Тэгээ очиж үзчихээ болмоор юм шиг байхаар би баяраа хэлсэн байхгүй. За та хоёр юма тохироо. Одоо эзэн биш гэрэлт нар байлаа. Тэр залуутай жилээд. Чи нэг овооны наадам болсон юм. Онгон тэр хоёр ямар нэг хайрхны тэр хил дээр байдаг нэг хайрхны наадамд уралдаад яг уралдаж яхад дээрээс нь давхижчаад. Тэгээд айрэгцсэн хөрмөр. Тэгээд бид нар наадам уусчаад араас нь гэртэн давхижчаад дараагийн гоц давхиж ороод тэр илсэнд байсан. Тэгээ уулзаад үзчихээд тэгээ болмоор юм шиг санагдаад. Тэгээ баяраа хэлсэн байхгүй. За чи та хоёулаа цуг хараад бид нар үзээ зогсчихсэн. Та хоёр юма тохироо гэж хэлчихсэн байхгүй. Тэгэл одоо за баяраа болчлоо гэл тэгсэн. Тэгэл болцсон юм байна. Тэгээ байжсэн чинь баяраа нөгөө хөрмөр чи онгон төрүүлж ийн гэдэг. За. Тэгэхээр би баяраа загнаад чи юу яриад байгаа юм бэ? Чи яахгүй яасан бэ наа хөрмөр? Яах гэж уралдуулж байгаа юм бэ? Чи баяраа загнаад. Чи яахгүй юу хийжсэн аа? Яах гэж онгонд уралдуулж байгаа юм бэ? Тамирын ороод гэх. За. Баяраа загнаад. Тэгсэн чи баяраа дарнаас ахаа авцсан гэдэг. Тэгээд бас яг авчаагүй бас цаадах чинь яасан бэ? Ашиглаж исэн байх юм. Тийм байсан шүү. Тэгээд онгон төрүүлчингүүд өгдөг гэж авч байгаа байхгүй. За чи мөнгө шилжүүлээ. Тэгээ маш авайдэрсэн байхгүй. Онгонд бас тэнд очиж тамирын ороаг байсан бол тэр хөрмөр бас төрүүлэгч байсан юм бол нэг том уралдаа хийчих байж тэнд ч очивол. Нимхэн байсан байхгүй бид нар очиж үзэхэд. Нимхэн байна да. Аргалаа тордчиход болчих байлгүй гэж. Дахиж нэг уралдуулж онгон төрүүлэгчэд авчирсан шүү дээ. Улсын наадмаас өмнө хэд хоногийн өмнө нэрвдэн дээр? Ер нь 6 сарын 10 дээр ирсэн. За 6 сарын 10 дээр. Тэр чимэр ханамд уятаа. Тэр чимэр дуусгаад тавьчихсан. 6 сарын 10 гэхэд ер нь уяа жигдэрсэн бүр. Уяа орох хэрэггүй зүгээр тэрийг тамир суулгаад сулчихгүй байх л хэрэгтэй байсан. Ер нь бол баг уяаны хэрэггүй шүү дээ. Хөрмөр бол ер нь нарийн хэлэхэд бол. Тэгэл би тордоод нөгөө тийч ойр дурах яагаал ойрхон такгүй ингээл аргалж байгаа сайхан гоё болоо тамир суугаад гоё болсон л та хөрмөр. Сайхан тордоод. Тэгэл ам хоцолсон шүү дээ. Сайхан тамиртай усуу уралдахдаа тэр чи ирснээсээ тарган болчиход мартчихсан. За. Тэр нилээ одоо эрт уралдсан тэр морины одоо бас 90-ийг хадгалах гэдэг бас нилээ чухал ажил болох нь тийм ээ. Тэр тэгээд морь залуухан морь байсан. Тэгээс тэр нөгөө давхлыг би мэдэхгүй юм чинь тэрийг. Уг нь бол төрүүлэх боломж байсан байхгүй. Тэгээд юм сайн мэдэхгүй шинэ морь чинь тэгээд суучих чинь болоо гэж бодоол. Бас хүн чинь хараагүй. Морины хувьд ч аргагүй хурдан морь байсан байна тийм ээ. Тэгээд жижигхэн тэгээд тийм арай хат ихтэй. Жохон зооны мах ихтэй тийм байсан байхгүй. Нэг жижигхэн бороо шиврээл дахил дундаа нэг шилгээж аваад л явж байдаг шүү дээ тийм ээ. Тэр тэнд бол нэг бас Монгол морины юу харуулсан шүү дээ. Өөрөө л холбоогоо зүтгэж байгаа хөрхөн тий. Бас л нэг хүн тус болчих гэж явж байгаа юм шүү дээ. Тэр австрийзнийхээ урмыг хуулахгүй тул тий. Хамаг бай тэгэл гаргаж байгаа хөрхөн амт чи зайл. За. За хоёлаа одоо за ерөнхийдөө насны мордын бас уяаны онцлогийн талаар одоо ер нь ингээл одоо яг уяаны ажил яг эд эхэлж байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо хоёлаа азраг ихнаас хоёулаа хязааландаа гэл одоо ингээд 5 6 насныхаа мордон дээр одоо ер нь жоохон бас задлаад ерөнхийдөө нэг жоохон уяаныхын талаар ярий тий. Өвлөөс ахуулаад л анх одоо яаж эдлгээнд оруулах уу, тижэл хоолны эдийн үед оруулах уу, ямар одоо хэмжээний хүчтэй анх одоо тижээлд оруулах уу гэдэл. Ер нь баг уяа баг адилхан доо мордны уяа. Баг л адилхан 6 насны уяа. Хамгийн эмзэг даагаал байгаа юм. Тий. Даагч хөлгөр авчих гээд идэг. Даагсаа уйсан хүн чи уяач болно гэдэг байгаа шүү дээ. Даагыг чинь 4 хөлн дээр зогсоогоод нэг уйсан хүн чи нэг уяач болно гэдэг байгаа. Гэвч бага доо нэлхамтэн чинь тэрийг хөл гарын сойлохгүй хөл гарын бүтэн уйчна гэдэг чи бас уяач хүний эрдэм байхгүй тэгээд. Даагыг саа уйж байгаа хүн бол тэгээд бүгдийн л адилхан саа уй. Даага мэдрээсээ уяал. Ер нь тэгэл бүгд л толгой одоо ч морийг хуучин чинь цөөхөн хоногтой гэл ном судар дээр байдаг шүү дээ тий. Тийм байхгүй болсон шүү дээ одоо тэгээд.
Тэгэл бүр урт хугацаатай үйдэг болчихлоо шин. Хавар уралд нь хаваржингаа бэлтгэл бүгд л айддаг. Ер нь бол уяа бол яг насных ингээд байх юм байхгүй. Яг адраг жоохон хавар тамиртай ойлгож байгаад хавар адрага тамиртай ойлгох сайхан хавар адрага бол сайн тордод тамиртай ойлгож адрагтай гүнтэй нийлүүлмээр юм бэл. Адраг чинь тэгээд бас нөгөө ийш тийш хөдөлгөөн ихтэй. Нөгөө бага адуунуудыг бол хөдөлгөөн ихтэй шүү дээ. Ийш тийш яадаг хүн Ида дугаа хүмүүс наантаны юмтаас зодолчихгоо зүгээр байхгүй хөдөлгөөн ихтэй байдаг байхгүй. Адаргаа сайхан үйл бэлтгэлийг хийж байгаа л одоо бүгд л адилхан хийж байгаа бох төө. Тэгэл үйл оруулж ирээл бүгд адилхан байгаа. Хавар харин адаргануудыг бол сайн таргалуулад өөр тултлан сайн таргалуулж байгаа л гүүг нөхчихөд. Тэгээ эртхэн шиг гүүнүүдийг нөхчих хэрэгтэй. Адарга чинь тэгээд ороог нь гаргах гэдэг чинь чухал. Тэгээд тамиртай байж байгаа яасангүй адарга чинь бол айгүй шүү дээ. Хэдэн 5-6 гүнтэй бол тэгэл ороо гарчиж байгаа юм уу ерөнхийд их ордог юмнууд л хийсэн шин. Тэгээ их ороод их яагаад бол жоохон унаад идлээд бас жоохон амг жоохон 90 дарж өгөхгүй бас болохгүй шүү дээ. За. Тий. Бас их яагаад эд нар ч бас тамиртай болохоор бас сагсалцсан шүү дээ задуулчаас. Тэгэхээр бас жоохон адуугаар нь ажлыг тавиад идэг байхгүй юу. Одоо бэлчээрээр нь хөлслөө л тавьчихэд өдөр болгон хөлслөө дахаар чи аяндаа 5-6 хөлслүүлээл тэр чи аяндаа тэгээ гайгүй болоод байна шүү. Тэгээ юмтаа нийлүүлэх нь багасгаал. Харин адрах чи нөгөө нэг дотор нь байгаа гүүнүүд нь гүүцэд хээл аваагүй ганц нэг гүү гардаг байхгүй. Тэгэхээр ороосоод нарийсаад ундаг байхгүй. За. Тий. Миний ажиглалтаар л тэр л дээ. Өсөө тэгээд олон гүү гიშгүүлэх гээд ингэдэг. Тэгэхээр тэр гүүгийн авчдгийг би болохоор. Тэгээд дотор нь ороосоо дахиад адраг гიშгэх гээд унаа шнэ. Яваа төхөөр тэр гүүг нь бүр хол аваачаад айлаа дунд явж явуулчих. Тэгэхгүй бол тэр гүүн байгаа дах юм бол тэгээд ороо гарахгүй. Тэгэл бүр тачигнал нарийсаа тахгүй байдаг байхгүй. Зүгээр юутай гүүгээ тэг гიშгэхгүй ш адраг учиргүй. Хэл авцсан гүүнүүдээ. Тэр нэг хэд аваагүй тийм ганц нэг гүү гарч ирдэг байхгүй. Тэрийн бүр хол барааг нь харахгүй хол авчиж айлаа дунд тавихгүй бол буцаж байгаа тэгэл болдгүй. Тэр гүүн тэгэл уяа муяа дамжуулаад тэр уяанда гүүрээрээ адраг гүмүүлэл тэгэл болж өгдөг байхгүй. Тийм гүүг бол залуу улсууд тийм гүүг гарвал бүр хол авчиж атуутгаа ойр тааргүй газар авч айлаа дунд тавьчихмаар юм билээ. Тэгэхгүй бол адраг уйж байгаа адраганд бол түүртэй байхгүй. Өчигдөр 50 амгалан байхгүй. Тэгээ яа тэр гүнч яхаар адрагын өрөөнүүд зүгээр байлахгүй тэргээр чинь тэгэл ойр байхаа. Тэгэл уян дээрээ зүгээр зогсож чадахгүй шүү дээ тэгэл. Асуудалтай. Азаргаан адаг бол тэгэхээр сэтгэлийн одоо маш их тайван дарж байх нь гэж чухал. Энэ Цэндбаатар чинь улс алзан сайн тохиолдоод байгаа чинь олонгүй тохиолчвол тэгээ гүүгөө авчирчаад тэгээд улс алзан чинь тэр хоёр төрүүлж байгаа юм билээ шүү дээ. Тэгэхээр ердөө баг морь шиг болчихсон. Морь шиг тийм аргамжаанд ирдэг гэж ярьсан шүү дээ. Тиймд байвал одоо адрах чи мор шиг болчиход амар тайван байхгүй юу. Юу нь болдог бол тэгээ уйчих юм бол адраг бол ер нь Цэндбаатарын тэр улс алзан гайг үйсэн уяаг нь улсууд үзээд тэр мөчлөг мөчтгийг үзсэн бол адрагыг уйхад бол хамгийн сайн юм тэр юм байна гэж би ойлгосон шүү дээ. Би болохоор нэг тус нь ингээл хөөчдөг адрагыг. Тийм яагаал. Тэгэхгүй бол хоорондоо задлтноо гүүгийн тавиад тус нь байхгүй бол нөгөөдөл чинь тавихтаа нийлэхтэй л хоорондоо л даснаас гал зүгээр харин тийш. Ачим болно шүү дээ тэр чинь. Олон адарч ус зовлонтой. Тэгэхээр ер нь болж л өгдөг бол тэр Цэндбаатарын арга шиг сайн арга байхгүй юм байна. Би бодсон шүү. Тэгээд ер нь адарч чинь гүүнээс нь салгаад дан морьд даваа явуул хөдөлдөг шүү дээ. Тэгэл моргоо уйгдчихдэг юм л. Тэгээд тэрнийхэн дараа дунд нь тавьчих. Зүгээр сурчаад байна л да. Тэгээд сурч. Тэр бол сайн арга юм уу гэж бодсон би. Цэндбаатарын. Тэгээд нааданд явахд аваа явчихдаг, гүүг аваа явчихдаг. Толгоогоор аргамжаа. Тэр чинь сатаарах юм байхгүй юм чи. Тэгэхээр хамгийн сайн арга адарганы уяа бол тэр юм байна гэж бодсон шүү дээ. Ер нь одоо ингээд манай улсын цолтой уяачид одоо бас бие биенээсээ туршлах, солилцох, судлах ийм асуудлууд нэлээд байна. Та ер нь ямар уяачидтай илүү их дотноос хоорондоо бие биендээ юм зөвлөдөг байл гэдэг. Яг дугураатайгаа ойрхон шүү дээ. Дугураа хөтөөч ойрхон туг голцвол сүүлийн 2 жил жоохон зайтай хал яасан. Тэгээ ярина л та. Ер нь хоорондоо тэгээд ийм байна гэл. Ирээл мор үзгээл нөгөө тэгээ дуудаад жирээд нэг мор үзэтг гэл хоёр биенийхээ морыг үзвэл яамаар ингэмээр байна гэл ярилцсан л та. 12-нд хүрэн морийг улс төрүүлэхэд одоо та очиж үзчихсэн гэсэн тийм ээ. Тийм дугураа ярьсан. Энэ цунгаа нэг яагаад байна. Наач яах вэ? Жирээ буучих уу? Манай илүү хүрээд иргээ. Тэгээ манайх дээрээ сайхалт дууссан шүү дээ. Тэр жил чинь баха.
Тэр цаад амууд манайх дээр нааталтай цагаан хотод дугуул. Тэр жил хөрмөр дүүсэн баг шүү. Тэгээ ёо ирсэн чи морин гачаа үйцэн цаатарч. Янзтай байсан шүү дээ морин нөр янзын үйцэн. Тэгэл ирээл мөрөд биш нөгөөдгийгээ дуудаал хоёлаа. Манай дугаарч янзын үе л дөө мөрийг гоё болгоол. Сайхан үе шүү дээ. Мөрийг яаж ингэж үйдгиймээр зарим жил чи гоё л үе шүү дээ бас. Хөрмөрийг та үзээд ер нь юу гэж бодов? Та нэг тагнагийн татсан гэж нэг яриа байдаг үлээ. Тэгээ бид нар бүгдөө л яасан. Тагнагийн үтсэн тулцсан байсан шүдэндээ бараг. Өхмөнгө ургаа шүдэн хаг суугаал тэрч. Тэгээ ханамал ажилтаа хаг суугаад шүднийх нь ингээд завсруудаар хар хаг суучдаг. Тэгээд нөгөө тагнааных нь мингэн ингээд түрээд бүр ингээд хөхөлоод тэгээд бүр хар мингэн тэгээд шүдэндээ үүдэн шүдэндээ тулдаг дээдлийн хаа. Тэгэл хөрмөр тийм болцсон л байсан шүү. Гоё үе янзтай. Сайхан ч тамиртай. Тэр жил чимэр гойд хурдан холч байсан. Тэг хүн болгоно төрүүлнэ л гэдэг жийсэн. Тэгэл уралдгын өглөө та чин өтөөч адар яачаал нөгөө их мөрөө авах гээд үлдчихдэг юм чи ямар нэг явах биш. Мөрөө хооллох гээд. Тэгээ чи ирээд үзээдэх гээд хөрмөрөө урдаа суугаад ирлээ. Тэгээ нар алдсан. За төрүүлэх юм би одоо юу гэнэ үтгий одоо гараа яач. Магнанд гар хурч тэртээ тэргүй наашаа төрүүлнэ гэ тэгэл их хол төрүүлсэн шүү дээ. За чи өөрөө хөрмөрөө гач үйсэн дөө. Янзтай үйсэн тэгээд. Саач мөр таарсан 2 жил дараалаад төрүүлсэн. Одоо нэг мөрийг 2 жил дараалал төрүүлэхсэн манай дугаараа л шүү дээ Монгол мөрөд. Одоо гайхамшигтай л амжилт гаргачаад байгаа шүү дээ. Одоо энэ их мөрдний өрсөлдөөн дунд. Тий. Тэгвэл бас төрүүлэх мөр нэр нь тодорхой болчихсон байдаг юм байна. Тэгээ сунгаан дээр аяндаа хордон байгаа юм чинь дээ. Тэгэл хүн болгон мэдэн шүү дээ. Морь уяаш нар чинь за тэгэл ер нь тэгэл дунд сунгаан дээр л за ер нь тодорчж байгаа юм чи дээ ихэнх нь ер нь. Тэгээ сунгааны одоо төрүүч юмэрд. Тийм тэгэл ер нь тэгэл багцаагаар яаш дээ тэд нар чи бас морины ирэмб гарна. Морины ирэмб гэж байна шүү дээ тэрэн дотор чинь. Тэгээд тэрнтэй өрсөлдөхөр ямар хөө байна энэ төр гэж улсуудын таамаг гараад яаж байгаа юм шиг. Тэрний шин дараа жил нь илүү тэр жил нь илүү манай тэр цагаан хотод морь сунгах төрийн наадмын урд жилийн хайрагдсан их насны 4 морин байжсэн шүү дээ. За. Морийг төрүүлдэг жил нь илүү тэрний дахиад дараа шин төрүүлдэг. 2 дахь төрүүлдэг жил нь бол эхнийхт нь илүү. Эхнийхт нь байсан баха эхний төрүүлэгт. Тэр чинь баримжаа байгаа шүү дээ. Урд жилийн төрийн наадмын хайрагдсан 5 морины 4 нь байсан шүү дээ. За. Бандгаан бармаар байгаагүй. Бармаар үл зүүн талтаа сунгаад байгаа. Тийм. Тэгээд энэ тэндээс ч утастай шүү дээ бид нар чи хаана юу вэ тэр ямар хөө байна гэл одоо ч юм хөгжчихсэн утсаар мэдээлэл аваад байгаа юм чинь ямар хөө байна гэл тэгээд өгөж очиод ойртоо тэрхээр нь бас гайгүй байгаа мөрд очиж үзцгэн шүү дээ тэр ямар хөө ямар байна гэл За хоёулаа дахиад одоо түрүүн та даагыг одоо ер нь сайн үе бол сайн яачаа гэж ярьж байна тийм ээ та одоо ер нь яг даагнуудаа бол оруулахын хувьд оролцсон байгаа бох тийм ээ. Ер нь одоо сургаж эдэлж байдаг цаг нь одоо эхэлсэн байна уу? Яг ерөнхийд нь тэгээд хөтлөө сургахчвал би ч одоо дээр нөгөө залуу байхдаа хөтлөө сургачдаг байсан хавар одоо ч юм бол яахгүй шүү дээ адуугаар нь орсон юмнуудыг хөтлөөд гуугч унах юм аваад залуу байхад имэйл хөтлчдэг байхгүй юу? За. Тэгээ имэйлэл ойр зурган хон хурганаас цаашаага тэгээд буруу талдаа хөтлөө зөв талдаа хөтлөөд ингээд зөвшөөрүүлээд амаа мэдээд нөгөөдөг чинь тэгээд барах хүүхд унахад билихаа байсан зөвшөөрсөн байдаг. Тэгээд хөл гарan даасан өгөө тэгэл. Тэгж жагаад сургаад уучдаг байсан. Тэгээд ер нь даах чи их насны мөр шиг л уйгдчихдэг шүү дээ. Хугацаа нь бол ер нь тэгэл. Сунг даагч гэсэн саам аам өгөөл тордоол усран даагын тэгж уяал. Тэгээд суманд ч юм бол тэгэл уралдчихжээ байсан шүү дээ. Саам гэснээс та ер нь хэр саамалдаг мөрдөө? Ер нь ганц нэг адуу саам өгнө. Саам ч ер нь хамгийн сайн л ихийнхэн сүү юм болохоор би саамыг хамгийн сайн юм байна л гэж бодод. Баг адуугүй. Дээд насны адуугүй. Бүгдийн л өгнө шүү дээ. Өгөөл гол хэдтэй л өгнө. Бүгдийг өгч чадахгүй. За. Арай гайгүй байгаа гордлогтой хэдийг жоон тордохгүй л хэдэг. Дээд насны адуу байсан ч одоо сайн адуу байвал саамлах уу? Саамлна. Саамыг ер нь одоо ямар хэмжээтэй өдөрт хэдээр өгч байна? Тэгэл саагаал өгчдөг юм доо. Нэг юм уу 2 гоо саагаал өдөр нэг 3-4 саагаал саасан сүгийг л өгчдөг. Тэгээ заримдаа 1 литр хүрдэг хүрхгүйтэй тэгэл өгчдөг ш. Тэгэл өдөрт нэг 3 литр орчим уудаг юм удаа баримж агаар. За. Нэг адуунд тийм л вакцаатай өгöd идэг. Саамын зүгээр юм бол гэж 9 шүд юм байж хор байхдаа байглаасаа ихийнх нь өөрийнх нь сүү болохоор тэгээд бас арай тамиртай гусран даагаар бодоход л
сайхан байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан тэгэл хигаас угуухаар нүдүүдэн сэргээд өөр болно шүү дээ. Тэгэл адууч тэг. Самтаа адууч сайхан. Өнгө зүс орох ажил даахталтаа бол хамаагүй илүү. Хамаагүй илүү болчих шин. Самч ер нь хамгийн сайн л идчихтэй адуундаа би тэгж л утдаг шүү дээ. Өөрийнх нь юм болохоор. За. Одоо ер нь үлзий торооллоор ер нь морд ер нь дахиулаад эхэлсэн байна уу? Мэдхгүй би ер нь мордоо нэг хүчргүү дахиулаачгүй байгаа. Тийм зүгээр ойрхон саяхнаас л усын гаргаад хүүтэн ч унсан ч хүү. Нэг муухай хүүтэн наадамч хизээ юм билээ. Юунд ч яарах уу одоо тэгээд зам харгууд мусаа морны хөлгаар авчих. Цаач байна да гэж. Тийм яах нь мэддэхгүй хаа сандраад явах гэдэг. Сага усын гаргаад зөөлхий идлээд коросонд нь хаяа нэг явуулчихад. Тэгэл асаас нь бэлтгэлтэй байжсэн дээр юм л гэж бодож шít. Коросонд нэр нь хэдэн километрт явуулаад байна? Тэгэл 3-4 л яваа шít. 3-4-өөр л. Тий, тэгэл оноод өдөр зөөлхий унаал ирж байна. Үйл цагт ер нь одоо таавал 3-4-т гэж. Ер нь их зарим хүмүүс ч одоо эрх очихын одоо бас 30-40 мөч чиглэл явчихдаг. Яг одоо тамиртай морыг яг суулт цуцаа муцааг нь гаргана эдлэгийг сайн хийгээл хол явж л байгаа юм л та. Хүчин барах гэдэг. За хоёулаа одоо нэг ийм зүйлийн талаар ярив тийм ээ. Манай нэвтрүүлгийг бол одоо ер нь одоо сайн уяачид одоо зөндөөл үзэж байгаа баг. Анх одоо ер нь бас морин дурлаад ингээд сонирхож эхэлж байгаа юм бол суудч бас үзэж байгаа тийм ээ. Тэгэхээр хоёулаа бас зарим улсууд хитрхийн энгийн юм яриад байгаа юм шиг бас санагдчих байхыг үгүйсэхгүй тийм ээ. Чи янз янзын хүмүүс үзэж байгаа болохоор. За тэгэхээр хоёулаа энэ манай нэвтрүүлгийг үзэж байгаа энэ залуучууд шинэ уяачдаа бас сургамжуулах үүднээс энэ уяачин болгон бас зөх хэмжээний бас багасах алдаа энэ дутагдал бол гаргадаг л баг тийм ээ. Таны хувьд одоо ер нь залуу байхдаа ер нь юун дээр алдаж байв? Тэрнээс одоо яаж сурч авч байв? Тэгээд залуу байх чинь морих давуулдаг байл шүү дээ. Хурдан байж байгаа л их сунганд хурдан байдаг байхгүй. Сунгаа мотл хурдан тархинд л хоролдоод. Наадмын өдрд байхгүй. Тэгээ наадмын барихдах сунганд хурдан байсан юм чинь тэгээд юм бодсон шүү дээ. Яагаад хурдан байж байгаа тэгээ хойшлцгаар бүр одоо тэгээ наадманд байхгүй айрч болж байгаа юм чинь. Тэгээд 2 жил айрахгүй малтраад. Тэгээд яад юм бол хурдан л байгаа тахын тэгээ явахгүй ямар сони юм бэ. Тэгээд жоохон айл гисэхгүй юу. За тэгсэн чинь улсууд ч морд тарддаг юм байна. Тижэл өгдөг юм байна улсууд ч. За хэдэн оны үе юм гэж байна. 90-ад оны их юм байна. За. Тэгээд морь чинь тижээдэг юм байна. Бид нар морь тижээхгүй юм чи мэдэхгүй. Сангийн ачуутай газар уун шүү дээ манайхан ч. Тий бас морь тижээхгүй. Тэгсэн чинь саам өгдөг юм байна. Яата өгдөг юм байна. Нөгөөдөл чи морь наригч ярьж шүү. За. За тийм байна. Өгөөд мэдэхгүй явцсан. Тэгэл хойтон морь барьж яваад хавранд хижээгээд 100 саам өгсөн. Тэгээд манай хажи дээр чихтэй бөөдөр. Ерөөс бяранд нь хүрээд ийсэн баг. Тий таны морьд бол нэмэлт юм л дутаад байж байгаа. Яг манай хадаа тийм. 1-2 жил ухарсан байхгүй юу? Явдгүй ямар сони. Сунгаанд хордон байгаа даа байхгүй. За. Тэгээд наатан дээр байхгүй болчдөг. Тэгээд тэрийг хүн чинь мэдэхгүй байгаа даа байхгүй. Тэгээд тэр чинь тэгэнгүүтээ хүн чинь 1 жил болохоор бие тоогоод явахгүй байгаа шүү дээ. Очихгүй. 2 дахь жил нь яагаад явдаг нь хайрцсан морьтой улсуудаар очие гэж одоо харих гэснээр болчоод морь наригцсан айл дээр очиж байгаа хүмүүс дээр чи. Тэгээд улсууд чинь залуучууд хүмүүс ярьж байгаа юм чинь. Тэгээд ярианаас сонсож байгаа. За ингэдэг юм байна. Тэгж сонсчод буцсан шүү дээ. Тэгээ бяранд нь хүргээд байхгүй юу? За. Чин тэгээд алдаад байсан. Морь хурданд байж идэг ухраад ах чинь тамиргүй болчоо, бяргүй болчоод. Тэгээ яхад тултал уяа ийцсэн. Тэгээ бид чинь мориндаас арай чангал үйдэг байсан юм шиг байна. Тийм байна. Тийм. Тэгсэн чинь нөгөө морд чинь биднээс илүү тордлоготой байсан байгаа байхгүй юу? За. Тийм тижээдэг, овёс иддэг. Бид нар чинь сангийн аж ахуйн хүмүүс манайхан чи адуугаа тижээхгүй л байсан байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тижээвэл одоо тижээл нь бэлэн хажууд. Тийм тэгэл аваад тижээвэл тижээх л байсан. Тэгээд мороо тижээж чадахгүй. 100 халуун дунаар овёс өглөхөд мор болохгүйгээд өгчүүл тэгээд идэг байхгүй. Тэгээ мор тижээхгүй. Саган байгаа нэгэл юм чи. Тэгсэн чи зүгээр дийсэн. Тийм алдаа бол бид нар залуу багт гарч ирсэн тийм. Морин тэгээ ерөнхийдөө хурдан байж байгаа ухарчуд мороо сайн мэд тамир тэнхэнээс идэрсэн залуу багт мэдэхгүй байгаа байхгүй. За та бол ер нь давуулцдаг байсан юм тэгэхээр. Ер нь морийг давуулдаг шүү дээ. Асуудлуудаас гарамдаа тийм. Тэр чинь ерөөс бол дандаа 2 хувилбарт байгаа шүү. Нэгэн бол дутна, нэгэн бол давна шүү ерөөс морич явахж. Яг тааруулахад хэцүү л дээ. Тэр зохор хатаар ганц нэг таарсан гайгүй төгөж байгаа байхгүй.
Тэрнээс чи хүн чи мэдэхгүй. Одоо тэгээд олон давуулаад тархтуусаа уусууч арай нэг жоохон багцаалдаад байгаа байхгүй. Одоо ингэх юм байна, ингэх юм байна. Тэгээд 70 шилмийн сүлдээ мэдэхгүйсэн барьж үздэг болоод за энэ ийм байвал дээ юм байна гэдэг. Ер нь тэгээ шилэмгүй болоод ирэхээр л морч явах очиж байгаа шүү дээ. За. Тэгээд 70 жоохон байгаад чинь гүйлгсэн шилэмтэл Батэрдны хөрмөр төрүүлэхтэл ингээд барихад жоохон сулраал яаж ирсэн шүү дээ. Сулраал гүйлгсэн сайхан шилэмтэй болоод төрүүлж ирсэн шүү дээ. За. Тэгэхээр өнөөс заавал тамирал хэрэгтэй. Хаач анх улсын наадамд 2000 оны үеэс эхэлж уралдсан байгаа тийм ээ. 2000 онд ирсэн баха. Тий 2000 онд очиж ирсэн суманда. Суманд оролцчихад. Суманд оролцсон миний өсгөө цагаа хар хурдан байсан байхгүй юу. Тэгсэн чинь суманд зургаалчдгийг. За. Шүтлүүрээ зургаалцсан. Тэгээд миний алтан ус чинь хязгаалуураа амаа үзүүлсэн. Тэгээд сумын наад нэг үнж тэгсэн чинь яагаад энэ хар руу ингээд айрагч чадахгүй зургаалчдгийг юм гээд тэгсэн чинь манай нэг хамгийн том ах Эрдэнэт тэгээд аврагч харин оройхон шиг хамгийн шүүл шүтлүү уралдахгүй юу. Хартан тасраад алга болдгийм хацтай ганцаараа. Тэгсэн чинь аврагч машинтай хөөгөөд машинтай хөөгөө нам суулгаад зургаал болчихсон. Тий. Тэгээ алга болцсон. Нөгөөдөг чинь айцсан гэсэн чинь алга болцсон. Надаас намайг загнага цухтаг алга болчихгүй. Тэгээ зургаалтчихсэн. Тэгээ тэрийг очиж ирээд улсад чинь нэг өдрийн өнжөөтэй машинаар очиж ирээд шилээгөө тэр ирчин. Толгой юм чинь нөгөө сумын наадам чинь толгаад уруулчихсан. Нөгөөх нь айхтар ягаа яачихсан тэгээд болж өгөөгүй. Харин хоолыг магдуулж тэгээд суманд зургаалчихгүй. За. Тэгж улсад ирж уралдчихад тамирын хордож амаа үзүүлэхгүй юу. Тий. Тэг өнгөрч явж байгаа шаргаас холхон зайтай явж байгаа үзүүр дээр шаргад бариулаад тэгээд тамирын хорд амаа үзүүлж исэн байхгүй. Сумандаа төрүүлж чадахгүй шийц зайл өргөнд. Сумандаа дөрүүлждэг байж бол дараад нь тэгээ дараа нэг тамирын хорд яачихгүй. Уг нь айрагчаар байсан байхгүй юу. Манай хүн л машинтай таавгаа тасраа явцсан тэр чи хол үйсэн. Зургаалцсан багт нь миний төрүүлсэн мөрөн дээр сумынхаа очиагүй шүү дээ. 6 сүрэн дээр шаваад байсан байхгүй. Хачи хорд юм аа тэгээд яагаад энэ 6 сар хорд юмгээ шаваад идэх юм бол морины комиссийн тэр ирж чинь. Ямар хорд юм бэ гэж тоороод ирсэн. Зургаалчаад ах чи жоохон зургамжхан явсан хэлнэ шүү дээ. Зургаалсан адуун дээр хүмүүс шаваад ахаар. Тэгсэн чинь тийм хол зүхтаагаад километр эртээ тасраад алга болсон гэсэн. Энэ тодорхой юм байна өө энэ төрүүлэх юм гэсэн. Манай ах яахт нэг жоохон 100 татчихгүй. Тэгээд өнгөрөө шагаад нөгөөд намсахгүй. Тэгээд нөгөө хол яваамаараа хараад хөөрөө цагаан машин хараад хоёр алга болсон гэж ярьжсэн. Тэгээ гомсоор ирчээ түрүүс адуун дээр ирээгүй 6 адуун дээр ирчээ хурдан юм тойроод их би гайхаад байсан. Одоо тийм зургаалчаад мөн сумын зургаалчаад байгаа чинь хурдан ингээд гэсэн хол явж байгаа суугаад зургаалцсан. За. Би одоо танаас бас нэг юм асууя. Та одоо шувуухан өрн гэж одоо танаа туулаа яри удмын одоо бас их сайн хурдан адуу төрсөн. Яг одоо зураг нь харагдаж байна да шуухагийн. Энэ шуухаа хүрэн гэдэг чи одоо бас лого хурдан адуу юм аа. Тэр хязаалан өрөө багтаа сүүл дээр намар өндөр гэгээний одоо номын өргөний наадам гэж тэнд одоо улс бүсийн хайрагдсан бүхэл азрагнууд бүсийн наадмууд болоод өнгөрсөн. Тэнд одоо тэгээд өдөө азрагнуудыг дийлээд төрүүлээд байдаг ийм одоо хязаал өрөө байх юм Монгол өрөө тийм ээ. Та ер нь яагаад ер нь нас өксөж уралдуулаад байдаг вэ? Үгүй нэх яасан тэр ихж байгаагүй маа тэр ч бас бодлонтой. Одоо тэгээд юу штэ. Улсад тэр чинь бодлоод аригчаагүй. Нөгөө нэг урдаас нь гасж байгаа. Хасж байгаад тий. Тийм манай нөгөө Дембэгийн хэр мөрийг гасж байгаад. Тэгэхээр би баяраа энэ уцаар хэрэггүй наатаа хай хил ам хийж яах гэдэг наатаа хай гэд тэгсэн байхгүй юу. Тэр чи урдаас нэгийг гасж байгаад тавуулсан баг шүү улсын наадамд. Хэрэггүй хил ам бити хийнаа хай хэрэггүй гэд. Тэгээ за гэд үлдсэн. Тэгсэн чин дараа нөгөөх нь Дембэгийн хэрмэрч яагаад тавуулсан байсан байхгүй юу. Тэгээд очиод улсад очиод мор яасан эн чин нараа хонгор ам хөдөллөө. Тий энэ дор шируугаан толбот хүрэг гэдэг төрүүлээд нараа хонгор ам хөдөллөө. Тэгээ би зэнгэлтэд ороод морд ингээ харсан байхгүй. Тэгээ харсан чинь энэ яахваа тэр жил их хурдан байсан юм л да. Тэгээ хүүхдийн солиод манай буяа хоёр чи яг үзүүр дээр унжсэн хүүхдийн солиод өөр хүүхдэд тавиад уг нь хурдан ваараагүй хил амгүй харагдахар байсан байхгүй. Чин хурдан байсан юм чи.
Тэгсэн чинь яг мордохт нь хүүхэд нь солигдоод. Тэгээд нөгөө Нямбаяр гэдэг дүү онсон чинь нөгөөдөг чинь хоцорж араас ирээд сургаггүй байжгаад ирээд зургаалцсан шүү дээ. Яг тийм болсон. Тэгээд цэнгэлдэх дараа морь үзэд байжсэн чинь нөгөөдүүлт чинь ингээд нэлээд тулцсан уяатай байна. За дараа уралдахад эдэртэй алинтаж уралдахгүй юм байна дөө шууга. Амиртай сайхан байсан юм чи. Тэгээд төвийн бүсэд уралдах гад яачаа би нөгөө бордаага миний бордааг төрүүлсэн шүү дээ ирлийцэд. Тэгээ манай онгон дагалдаа төрж бас. Батэрдний банк хорын төлөв. За. Тэр улсад төрүүлчихэд бүсэд дахиад уралдаад дахиад төрүүлчихэд би цоллуулгүй яасан бохгүй. Шуухаатаа басга ажил хийгээд. Шуухагийн миний маргааш төрүүлнэ. Шуухагийн ажлыг хийчихээ яваа гээд. Буурд моршоо дундгав руу явцсан байсан. Тэгээд даага цоллуулгүй ирлээс даагт нөгөө яах нь цоллуулгүй биш шууд шуухад ажил хийчихэд тэгээд оройдоо шууд дуусах дундгав тавьчих байхгүй. Энэ маргааш төр. Тэгсэн чинь хязаалангийн юун дээр шуухаа чинь хүүхэд нь очиод. За тий. Сул давхгүйд. Тэгсэн чинь манайхан чи яасан тэндээс яриад дундаас нь морьтой хүмүүс тэнд байсан нөхдөд барьж яваад тэгээ мордуулаа төрүүлчихгүй юу. Төрүүлээ хасагдцсан тэр чи. Тэгээд бөө хилэн болоод хасагдаад би нөгөө ацаахныг одоо манай нөгөө уцаар загнаад хүүхдээ ирж байгаа мар хаслаа гэд тэгээд аяччихсан. Тэгээд дундгав руу нөгөө чинь хоногтой ашиж чичээ дундгавд 10-аар төгчлөө. Дундгав юмст. Орд өдөр нь орд тэнд янгуута. Тэгээд хэд хоногийн дараа өндөргийн наадам тэнд номын өргөний уралдаан болохгүй юу. Тэгэхээр би өсөж байгаа шар хөдөлчих юм уу яаж байгаа зайл. Бас нэг юм бодогдоод тэгээ улсууд явж ирсэн их хоёр энэ төр явсан. Яаж байгаа юм бэ өрөөгөө мордуулсан. Хязааланд мортгоо хасаад идэв. Адрахтаа мортгоо хасах нь харъя гэд. Тэгээд жоохон шар хөдлөл мордолцсон яг тухайн үед бол жоохон юм хөдлөл. Тэгээд төрүүлсэн байхгүй. Тэгээд бас тэр чинь усад айрах зазраг байсан. Тэгээд би бас тооцсон юм л да. Адрах хэдэн километр уралдах нь вэ гэд. Тэгсэн чинь километр жоохон татдаг байсан байхгүй юу? За. Тэгээд хол бол мордуулахгүй л дээ. Километрийг бодсон чинь нэг 18-аас хязаалангийн зурхаа дээрээс уралдаж байгаа байхгүй тэр чинь. Тэгэнгүүт нь за тийм юм байна болчих واخ гэж бодоод. Тэгээд тэр чинь тийг тооцчиж мордуулсан байхгүй юу? Километр хол бол барахгүй л дээ тэр чинь. Тэгээд дараа нь дүнжин гараар баяраш азарганд яатсан болохоор өвөл дүнжин гараар нөгөө төч мордуулъя азарганд дурлалт. Азарганд дурлалт ололцсон шүү дээ чи соёл үү. Ногоон соёл бол чадаагүй шүү дээ дүнжин гараар. Хэрэггүй баяраа хэрэггүй наадах чинь нас нь гүйцээгүй. Өвлийн одоо азарх чинь морноос илүү байдаг байхгүй юу? Хаач бяртаа өвөл азарх чинь морноос илүү байдаг юм аа. Хэрэггүй яахан гэсэн чи уралтыг. Тэгээд дүнжин гараар тэр чинь соёлондоо оролдвол аригч юм байхгүй юу? Азарганд дургадад оролцоо. Тэр чинь бас цаг хугацааны юм тооцох хэрэгтэй байхгүй юу? Өвөл чинь унтсан ч гэсэн азарг нь морноос илүү байдаг шүү дээ тамиртаа. За. Хөртөө тусанд азаргунаад адуун давхих, морь унаад давхих хоёр өөр шүү дээ. Өвөлч нэрээ азарг унтсан хүн сайхан да тийм ээ. Тийм тамиртай шаал өөр үйдэг байхгүй бяртаа тэр унаа явсан ч гэсэн. Шаал би ч дунд унаад азарг унаа нь шүү дээ давхих өвөг цасан морь унаа хоёр тарга явахад азарг нь арай л илүү цогдөг байхгүй. Усын гацсан. Тэгээ тэргээрээ бодож байгаа шүү дээ би чи өөрийнх нь унж идэлснээрээ багцаалдаад хэрэггүй хоёраа гэ. Тэгээд азарг нь тавиад олоолцсон байхгүй. Тэгтээ нэг урд цунгаан дээр эвгүй хараагаа хөлн жоохон эвгүй болоод байл. Тийм л болсон. Өмнөх бас хурдаад таарсан. Би өмнө нэг усад азарг төрүүлчих болохгүй өрдсөн. Тэгээд чадаагүй шүү дээ хөлгүй болчоо тэгээ болж чаддаг. Зөв. Тэрнээс хөлтөөгөө байх юм бол усад нугаад төрүүлчихээр л саад. Бас дэндүүл хордон байсан. Тэрийг л одоо тэр сайн азаргнуудаа энд одоо хязаал өөрөө оролдоод төрүүлэхэд нь ер нь айхтар юмтан гарч ирэхэндээ л гэж бодож байна. Тийм ээ тэгээ бид хэдий Аз дутаад сайн адуу олон уралдаж чадаагүй чидийн ус гаргаж чадаагүй гэдэг юм болсон байхаар хэднээс адууны хувьд одоо ингүй хордно л да. Замбраагүй юм л шүү дээ. Тамирын хордож хөдлөн төрүүлж байгаа энэ тэр задарч ирсэн шүү дээ. Замбраагүй төрүүлж. Малтай ханилж уралдахааргүй юм төрсөн. Одоо хурдан адуунд хамгийн их тохиолддог юм нь ерөөсөө л хөл байна л да. Их хурдан байхаараа л ер нь хурд ихтэй хөлгүй болоод энэ удаан дохон айжуухан гарч ирдгүүд нь хөлн хэмээрээ байна. Тэгээ олон уралдах ч морин талгаатай. Сайн юмыг бол олон уралдахад хэрэггүй юм шиг. Тэгээ залуучууд сайн морийг тэгэл наадам гэсэд уралдаад авах хэрэггүй. Тэгээ гол том наадамдаа уралдчихвал сайн морийг бол хадгалж байх хэрэгтэй. Тийм мод төрөхөд бас хэцүү л дээ. Бид чи өөрснөө батал төвчихгүй л байгаа. Ер нь бол. Ер нь жоохон төвчээр хэрэгтэй л байгаа. Би ч гэсэн өөрөө сайн юмыг уралдуулчихдаг л юм. Гэтэ сайн юм хадгалж явахгүй дахид төрөхөд хэцүү юм байна.
Бид нар ч өөрөө үзээд байгаа шүү дээ амьдралаар. Тэг. Сайн морийг бол гонт нэг том наадамдаа уралчаал ер нь хайрлал. Одоо манай Эрдэнэ чулуун шиг төвчээр хэрэгтэй байгаа. Манай Эрдэнэ чулуун ч одоо энэ шаргай чинь өвлийн наадам бараг уралдаагүй шүү дээ. Тэгээд энэ чинь хөлтөнд ойлгож төрийн наадам 6 төрөл. Гайхамшигтай амжилт гаргаж байгаа шүү дээ. Даагнаасаа ахуулаад уралддаг. Тийм ээ. Тэгээд тулгаж ирээд өвлийн наадамтай чинь уралдаагүй шүү дээ. Тэгээд адуун чингийн хүнэн сайн тэгэл гайхамшигтай амжилт үзүүлж байгаа. Нэг адуу төрийн наадам 6 төрөл. Тий. Аа. Бас 2 хайртай байгаа юм шүү дээ. Тий, тэр чинь 2 хайрагч бас нэг нь болоод төрүүтэй байсан гэж байгаа шүү дээ. Тэгэхээр хавчиг азаргандаа бол оочч мордуулаад айраас нь тавиад дүүрэн шүү. Тийм болсон юм уу? Тийм гэл. Би дуурж ирсэн. Цагаан хөтлийн тэнд ооччод араас нь тавиад дүүрэн гэсэн шүү шаргач. Тэгээг бол хавчиг азраас төрүүлэх л байсан. За. Тэгэхээр хоёулаа бас энэ хөлний эмгэгүүдийн талаар хоёулаа ярил л да. Одоо нэгэнд одоо хөл нь одоо ер нь жоохон эвгүүтэй байвал ямар арга хэмжээ авах вэ? Таны борон орчин одоо бас хөл бас нэлээ тэгдэг та тэгэл мордуулаад тавиад байдаг шүү дээ тийм ээ. Хөл нь болохоо байсаа тэр моч юм уу. Тэгээ хөлч юу н тэгээд аштайхан л яахгүй тэгээд ер нь сайн барьж үзэж явах хэрэгтэй байхгүй юу хөлийг. Тэгээ яавал тэр юун дээр нь жоохон барьж үзээд хөл гарна бүдүүрч байна. Баян ер нь өглөө болгон босоол одоо бид нар жоохон тэгээд зийнхэн залхуу болчиход байна энэ үг гээл. Залуу ах чи арай нэг залуу ах чи идэвхтэй ш морноос алахгүй тэгээ баян хөлийн нэрж үзээ ямар байна энэ ингэдэг юм гээд эдсэн адууныхаа хөлийг хүртэл адуу идэн ш чинь адуу гаргахад тэрийг хүртэл хөлийн ингээд өвчөөл задлж үздэг байхгүй ингээд задлал ярчаал одоо судсан энэ байна шүрмсэн энэ байна ингээд гатахад яах юм бэ яг гатахад энэ шүрмсэнд энэ хотгоны үзүр хөрөх юм уу юу ингээд тэр ш ингээд бүр ингээд антамын задлж үзмээр байгаа байхгүй залуучууд. Тэгээд доотлынх нь суур эндний дотор байгаа яснууд нь ямар хуу байна. Энэ магнаг ингээ хатгадаг, энэ хоёр талаас нь хатгадаг, нефт ингээ хатгадаг энэ улсууд яагаад хаагуур нь энэ яснуудыг зөрүүлж хатгадаг юм бол гээл. Тэгээд энэ чи задлж үзэж байгаа юм. Задлан хийж байгаа байхгүй ерөнхийдөө өөрснөө. Тэгэж чи адууныхаа юм уугууд хөл гарын сайхан хайрламаар юм байна. Ер нь эвгүй гიშгтэл хөдөлгөө болно шүү дээ. Зам мотоо үед бол морчны харайхтал эвгүй гიშгэж байгаа байхгүй. Зам хамгийн гол шалтгаалж байгаа шүү дээ. Дээр нь жоохон муу уйж гин их тураацсан үед нь дахиулаад ажилгүй хөлгүй болгож байна. Ер нь таргаммар бол хөлөө авах нь бага шүү дээ. Жоохон яаж гнаал гайгүй болчихдог байхгүй. Жоохон чиний аваад. Тэр чинь хамаагүй юм ажиллагаатай байгаа. Бас их давцсан мөрөөр хөлтэй эвгүүгээд байна. Ер нь давцсан мөрчин булчин сүмс солорчихсан ажилт нь болцсон л байгаа шүү дээ. Ер нь одоо хөлөнд одоо ямар заслаа за хатгаж болж байна. Тийм ер нь тэгээд хатгаад ч нэг хүчргөө хэрэгтэй юм шээ яг ойр дуурхан тус мусыг аваад яахгүй хатгуурыг бол нэг сайн гэж боддгүй. Ер нь бол яг л шин сэргийг доголцсон үед нэг жоох усан зогсоовол халуун дээр нь тэгвэл нэг жоохон татаж матаад тэгээд австаа харцаагаар боох жоохон хатаа татах нь л хэрэгтэй байна. Шин дээр энэ тийм үеэрээ өрөвсөх нь шүрмсэн байх нь голынхаа энэ савгасныхаа дундуураар үүсэх нь голхоо зогцсон мөр гэдэг энийг голхоо зогсох гэдэг чи одоо энэ ардлынхаа шүрмсэн яриад байна. Бүдүүн шүрмсэн байхгүй энэ. Энэ бол ингээд баг дээр нь ингээд ус мусан зогсоож жагаад хөл гарын боогоод ер нь тэгээд болж өгвөл шүрмсээ зогцсон мөр энэ төр хөдөлгөж хэрэггүй л дээ. Гашаа машаанд хийгээд явуулахгүй байх хэрэгтэй байхгүй. Доголч шиндээ. Явахаар хөндөгдөд байдаг. Тэгэл гам барайл байлгаа. Тэгээ ер нь тэгээд хөдөлгөөнийг хороод шин доголсон мордыг хөдөлгөөнийг хорих хэрэгтэй байхгүй. Хөдөлгөөн багтаа авах юм бол өрөвсөл байхгүй болчихсон баг. Багассан шүү дээ арай бас нөгөө яваад хөндөгдөд байхгүй л гэсэн үг байхгүй. Нөгөө хөл гарна. Тэгэхээр ер нь бол шин сэргийг дээр нь бол тэгээд доглоо яатсан бол хорчход зүгээр л байдаг. Тэгээ голхоо зогцсон мөр гайгүй байна. Шүрмсөө зогцсон мөр сайн янзлахад уралт чинь ер нь бол гайгүй ерөнхийдөө. Дахиад нэг сэтэрхээрээ жоохон ихцүүл юм байл. Ер нь. Энэ үеэрээ л болохоо байсан үений гэмтэл авсан мөр л хамгийн хэцүү байгаа. Тэгээ энэ үений чи одоо сүүл зураг мөргийн гоё болчихжээ. Тэгээ үеинүүд нь ингээд эмтэрдэг юм байна. Тэгээ зургийн дор сайн ахгуулж ямар юм бэ. Үеинүүдийн чи нөгөө юунууд эмт өсрээд тэгээ гэмтдэг юм шүү дээ мордчихээ. Тэгээ яг үе хоорондын одоо зургийг ингээд харахаар тэр мөрийн сайн үзүүлж юм. Жохон өрөвсөөл хөл гараад морныхоо хөлийг сайн хоёр хөлийн ээлжил бариад байхгүй. Харьцуулаад мэдэхгүй бол яг энэ зүгээр хөлний юм байна, энэ юм байна, энэ бүдүүн байна гэдэг чи мориол барьж үзээд байхгүй. Морчин барихад одоо эмзэглэл яг одоо. Эмзэглэхгүй бүдүүнээрээ болцсон бай тэр чинь. За. Халуун болцсон бай. Ингээд дотороо энэ талаад юу гээд өрөвсөл өгөөд нөө жоохон яахаар
бас юу яагаад заримдаа ингээд халуун болчдөг шүү дээ тий. За. Тэгэхээр усад хатах гад байдаг байхгүй. Нэг учиргүй бас бүр ингээд яачихгүй бол хатгаад тусна хэрэггүй юм шиг санагддаг. Би ч өөрөө ч юмар хатдаг. Ойр дуурах юм хатгуул хатгана л да. Гэтэ хатах жоохон дурггүй. За. За одоо хоёулаа манай үзэгчид бас энэ Facebook-ээр бас лайв үзэж байгаа. За тэгээд эдгээр үзэгчдийнхээ бас асуусан асуултаар энэ комментээр асуусан асуултан дээр одоо хоёулаа босож байгаа ярилцъя тийм ээ. За энэ их насны морь одоо бас өвдөгнөөсөө доош шар усаа хайдгүй. Энэ одоо ямар имчилгээ хийх вэ гэсэн байна. Зарим адууд шар усаа хаяхгүй тохиолдолд төрмөл тийм адуу байдаг. Зооныхоо усыг хаяхгүй. Наадам өнгөртөл зоондоо шар устай тийм шар усаа ундгүй адуу хүртэл байдаг л гэсэн. Намайг хүүхэд байхад. Тэр цаг сайхан байх чинь их насны мөр. Тэгээ ерөөсөө унахгүй тэгсэн хэрнээ хурдан байгаад шар устай тийм хурдан мөрд байдаг шүү байгаад байдаг. Шар ус нь хайдгүй хууч өнжмөр ус ингээд хэдэн сөрвөөс ус зооныхоо усаар ингээд гүйцэд ингээд хаяхгүй. Тэгээд болохгүй мөхөр болоод байдаг. Тэрийг бол та тэгвэл адуунаас төрөлхийн байгалийнхын юм байна л гэж. Тийм байж магадгүй одоо тэр юм одоо сайн мэдэхгүй байна одоо тэр юу гин. Тийм бай харагч л байдаг гүйцэд хаяагүй энэ төр байдаг. Тэгээд чи дунгуу байх юм бол зун оройтой тамир муутай адууч бас усмөсөө хажуугаа хайдаг штэ. Тэгж бодоход тэр чин бол тэр үед чин бол тамиртай ногоо эрт иддэг. Бараг сайтаа ерөн дээр 3 сарын 20-д ногоо амсаад амчдаг үе байсан штэ ер нь. 4 сарын 10-д чин сайхан алг ногоо идчихдэг. Боргон дотор яраад адууны захад хөвтөж байгаад борог ярахад л сайхан доороо ногоо идчихдэг штэ адууч. Одоо тийм боргон байхгүй болчиход байна нэрээ. Та их адуу ер нь хаагур байгаа. Одоо хашаандаа ийцэн шүү дээ адуугаа. Тэр шигт навчраад. Зөв. Зөөх юм. Тэгээ сая нөгөө 1 сарын хүүтнэр энэ урд их уулын эндээс уруудууж алдаад хийдээд байгаа. Тэгээ уруудаад архны аар өөрчлөө яваад тараагаад тэгээд нэг 20 гараа адуу өхүүлээд бүү өнөөнөд өгөхөд баларсан шүү дээ. Хөдөөч одоо хэцүү шүү дээ. Урагшаач юу адуу муудаад ер нь хэцүү шүү. Доторынхан шавтсан үүсвэлчээр муутай энэ хүүтэн салхин чи адуу уруудаад нутгийнх нь адуу хүртэл дараасаа муудаад л байна гэж. За айхтар өссөн байж тас. Айхтар өссөн ер нь гамшиг болж урагшаач. Тэгээ мал хүн муудаал байна гэж. Энэ урд руу чи талд чинь хэцүү юм байна шүү дээ. Шүн өдөр болгон салхитай адуу тогтохгүй. Манаатайгаа багтал түрэгдэл яваад. Тэгээд тэр улсууд нутгийн улсууд их хөөх юм билээ. Аргачгүй үстэй тэгэл өөрхөөс тэр хэдэн малаанд оруулах гэж байгаа улсууд чинь. Тэр авич яагаад совлонтой байлээ одоо ч малтай байхад хэцүү л болсон шиг байлээ. Манайхны одоо цөөхөн ядаа тэгээд туугааж явахгүй болоод ямар тэгээ бүгдийн өхүүлтэлтэй биш тэгээд ачаад ирсэн шүү дээ унаа хөөс олж байгаа. Тэгвэл айхтар болсон шүү дээ. Айхтар болсон. Тэгээд одоо тэгээд тэжээгээ зарим өргүүлийнх нь өргүүлээсээ гарч ил байна одоо. Баларсан шүү дээ. Урдуур нь зөндөө одоо өгч байгаа шүү дээ. Өгсөн адуу бол их байгаа шүү дээ. Малхын тал бол гарч. Энд өвдөгөрөө л өгцөн хөрхөө. Бага адуу мадуу. Өдөөч гайгүй сайхан байгаа л бодоод. Гүг хэцүү байгаа шүү дээ. За морин соёлонгийн эдлгээний талаар, өвлийн эдлгээний талаар асуугаад өгөөч гэсэн байна. Саяхан барьсан тарганаараа байгаа тэжээвэл яаж эдлэх вэ гэж байна. Одоо тэгээ тарганаараа бол жоохон хүчийг буулгаж байгаа эдэлж байгаа л. Тэгээ сайхан эдлэл хүчин сулраал аштайхан болоод ирэхээр морин соёлон их насны мөр хоёрч бараг л адилхан үегдэн да. Тийм морин соёлон ч бас чанга уяатай шүү дээ. Морин соёлон ч ер нь л бол. Тэгээд их насны мөр шиг сайхан яагаад одоо хүчин жоохон сулдаал жоохон нэлээ сайхан эдэлж байгаа л тэгээд багаагаар нь тэжээхтэй улсууд мориос хордлогонд оруулдаг шүү дээ. Багаагаа гэж дасгадаг байхгүй. 7 хоногт нь жоохон амсуулаад бас нэмэгдэл тэгээд жагаад хоолоо нэмчүүл тэгээд болчихдээ. Гинтгий их өгөөл бас нэг мэдсэн адуу чинь бас хордлого одоо шүү дээ хэвхтэй холж өгдөг. Хэвгний хордлого бас их өгөөл адуу өхөн шүү дээ. Тааруулж эмжээтэй яахгүй бол хэвгэн торддог шүү дээ аюултай хор. Одоо та ер нь морьдо хэвг өвөөс ороод тэжээж байна уу? Ер нь тэг хэвг өвөөс ороод тэжээж. Гэхдээ би одоо сүүлийн үед овёстой л байна шүү дээ. Жохон. Гайгүй юмнуудыг юм жоо овёс өгдөг юм уу гэж бодож. Овёсын дагнас хийж юу? Тий. Жоо овёсын дагнад юм уу? Хэвгээ жоохон тэгсгээд байгаа. Зарим нэгэндээ заримдаа хэвг өгжилээ. Ер нь гэхдээ овёсон зүгээр юм шиг байлээ тий. Амсгаа суухгүй. Дан овёсоор сайхан дэж. Хэвгийг ч юм бол аривжуулах гал байгаа шүү дээ. Өвсний хувьд ногоо өвсөж байна, солоом өгч байна. Солоом өгч байна. Одоо солоом идсэн адаг бараг тэжих хэрэггүй билээ. За. Тийм солоомондоо таргалчаад байна.
Гэтэ овёсны ногоонд хижээлэндээ ирэл дээ 10-ааныхаас Улаанбуудааныхаас Улаанбуудаа шин тэгээ бас жоох мөн өнжилч бас Улаанбуудаа их орж ирсэн байна. Овёсных нь сайн. Тэгээ ер нь тэгээд их адарга адууг л засаатай адууг л ногоон хижээлтэй холжилт хижээхгүй л бол тэг морь энтэмд бараг өхин хэрэггүй байл штэ морин соёл хоёр ногоон хижээл бол. Зөв. Тэгэл соёлон их мөр хоёрыг бол ногоон хижээлээр хижээж барах хэрэггүй дээ. Эргээд хүчин бүр ихтчихвэл буулгах гэж малыг зовоогоол өгж өгчгөө тэрийгээ зовоон өөрснөө хүүхдээ зовоон нөгөөмөө хэдийгээд зовоон гэдэг. За битүү 10 настай морийг идлээд уйж болох уу? Морь ер нь хэднээс хүртэл уралдах боломжтой вэ гэж байгаа юм байна л да. Ер нь битүү 10 нас хүртэл явцсан морь байна. Яг тэгээ ер нь сурт суун гэж юм байна. Төр байгалиасаа төргөнд хурдсан юм бол яг тэгсгээд уяанда гараад ирнэ л дээ. Тэгээ ер нь одоо энэ их бэлтгэлийн үе чинь сурт суун гэж юм байна шүү дээ. Нөгөө дасгал сургуульд. Хуучин бол яг тэгээ баг битүү сайн юм бол уйхад суманд хайр төрүүлдэг л байсан. Одоо ч яг орон нутгтаа бол тэгээд уйчиж бас болно л да битүүмөр. Морч нэг 15 хүртэл уйхад алцахгүй шүү дээ. 15-наас хүртэл нь хулгаар нутсан байв. Мэдхгүй 10 17 та алтаа онд аригтай байцтай 19-тэй ч 19-тэй юм уу? Тийм баг шүү. Тий, их насны мор ер нь унахад жишээ нь унахад нэг одоо хавчгаас нэг 10 хүртэл насны мор унаад явдггүй шүү дээ ер нь бол. 10-аас дээш нэг 15 та морч нэг ажил бүтээдэг байхгүй. Унаад явах гэж ер нь бол. Холын зам дээр нь тийм морь байна да. Арай нэг гайгүй тулахтаа нэг 10 гарсан хэдэн морч унаа явахад нэг хэр хөтөөгөө шөгшөөд ирдэг шүү дээ. Тэг чи баг шиг 7 8 та мор 9 та мор унаа явахад ер нь тэгэл 10 гарсан морны унаа нь хөдөлгөнд хүрдэггүй байхгүй. Ер нь морчин бол нэг 15 хүртэл наштайхан хулгаар нь бүтэн байх юм бол уралдчих шүү ер нь их насны мор. Тэгээ сайхан зүг идлээд битүү морийг бол одоо тэгээ морь унахаа байцсан шүү дээ энэ улсууд ер нь. Ер нь морь унахгүй тэгэл техникээр л тавих гэдэг шүү дээ. Тэгээ сайн унаад нэг сайхан хүчийг буулгаад дахиад шинэ хүчээр тэр битүү морийг тэгээ оролдоод үцэхгүй юу. Бүр нэг сайн тураагаад өстой. Тэр бол мултрах гэж яах вэ? Бүтэн жимхтэй битүү мөр. Тий. Бүр эцээгээ сайхан эцээчээд тэгээ буцаага сайхан шинэ хүчээр нь уяад тэр хооронд давхил мөхөл ямар нэг ажил хийгээд давхил мөхлийг хараа штэ. Тэр чи эцэгтэй юм зүгээр эцэгч биш. Давхилж байгаа, давхил мөхөл байна уу? Сурцсан ямар хов байна? Ер нь хэр байх нь вэ? Тэгээ бүр давхилж уралдуулж энэ мор малтаа яаж агаад бүр эцээгээ тавьчихгүй юу? Тэгээ бүр эцээ тавьчаад дахиад шинэ хүчээр нь уяхаар тэр морчин хуучнаас өөр болчих шүү дээ. Ямар гэмээр юм шал өөр болоо явчих. Тэгээд уяад аштайхан бойл орж болно л да яах ч. За өргөжлүүлээд морины үзүүрийн суултыг яаж арилгах вэ? Бариан дээрээ айрагдаж орж ирээл айргийн арханаар орчод байгаамаа. Яаж засах вэ гэсэн юм асуулт байна. За тэр чинь над чиг нөө дутаадаг бас нэг байж магадгүй шүү. За. Тий. Тэр чинь бяргуу болоо суучиж ийж магадгүй шүү дээ. Ааха. Ер нь бол тийм бас нэг магадaltaй. Нэгэн бол дутаацсан. Хоёр хөлбөртэй байхгүй. Тэр одоо харахгүй болохоор мэдэхгүй шүү дээ. Тэг чи өөрөө батах хэрэгтэй. Нэгэн бол миний мөр бяртай байна уу, бяргуу байна уу тэрийг тооцоо. Бяраараа суугаад үлдчихэж болно шүү дээ. Бяр дутаад. Нэгэн бол арай тамиртай байж байгаа уяа дутаа суучиж болно шүү дээ. Хоёр хөлбөр байгаа. За. Тэгээд үзүүрийн суулт гэж уяан дундуураа тэгээд аштайхан хөнгөрөөд яцсан үед нэг сайн суулгадаг байхгүй юм аа чи. Юм бол их сунгаан дээр ч болно. Ер нь заавал суулт үтсэн байх хэрэгтэй. Суулт ер нь заавал туцаа гаргасан байх хэрэгтэй байхгүй. Аль морь ер нь морийг бол туцаа гаргана гэдэг чи юу л дээ. Морь ханамал ажилтаа болчиход өөрөө бодно шүү дээ уяач хүн. Миний морь одоо ингээ нэг юм давхилд хэмхэрэхгүй дээ. Одоо ингээ ийм давхил хийгээд шахаад суулгахад эвдрэхгүй дээ. Яг тийм үед нь морины туцаа гаргадаг байхгүй. Дутаа байгаа морийг бол одоо их шахал одоо няцарч тэгээ одоо болсон шүү оролдох тийм ээ. Тий. Тэгээ тэр жилийн наадамд болсон шүү дээ ерөөс. Одоо миний морь ямар ч ажил хийсэн ямар ч шахаа махаа бүр хамгийн дээд ачаалт өгөхөд миний морь эвдрэхгүй дээ гэсэн үед нь шатдаг байхгүй морийг. Туцаадаг байхгүй. Тэгэхгүй бол тарган морь болоогүй морь тэр туцаагаад нөгөөдөг чи сүүлдээ уралдаанч болно шүү дээ. Нэг жилийн бүр ажил бор тэр жигтэн дуусгаж байдсан шүү дээ. Ер нь морийг бол хамгийн их яах чинь бол бүр сайхан болцоод одоо миний морь яаж ч явсан хаач сунгаа ингэсэн ер нь халмал ажилдаа одоо хэмхэрэхгүй дээ эвдрэхгүй болцсон даа гэсэн үндсэн дээрээ тэр туцаа хийдэг байхгүй юу. Сайн. Тэгэхгүй бол их сунгаан дээр ингээ жоохон дутуухан ирээд үзүүр дээр нь улсад зарим нь ингээ аваад үлдчихэж байгаа суунгууд нь аваад үлдчихэж байгаа байхгүй. Тэр морь зүг байхгүй.
Тэр чи ерөөсөө явж байгаа босгоо байж байгаа шүү дээ. Мөнгө өөрөө сууж байгаа юм чи. Тэгэхээр наваад болчих жоох байхгүй. Зөнгөөрөө сууж байгаагүй энэ бол авч үлдээ. Тэрээс суултгүй яваад байгаа бол суултгүй зүг гайгүй аштайхан байвал өзүүлдээ нэг шахалт хэрэгтэй. Ганц л шахах хэрэгтэй. Аа. Тэгэхээр шахаад нэг мөрч нэг ухсыгээд дахиад тесрэл дахиад удаа ширэн ш тэгэхээр авчихгүй. Зөв. Тий тэрнээс биш тэгээд үзүүрийн гарах гэж нэгээд ингэж байх хэрэггүй. Их хурдан байгаа мөрч явж байгаа өөр аяндаа суучдгийг ш. Тэгээс ухаанд авчих хэрэгтэй. За. Тэгээд мөрөө өөрснөөс ажиглах хэрэгтэй л дээ. Яг ингэх юм байна, тийм байна, хүчин тийм байна. Тэр чи мэдэрч өөрийнхөө морийг сайн мэдрээ тэр үед нь л тийм ажиллаа хийх хэрэгтэй байхгүй. Зөв. За. Өөрөө сайхан зөнгөөрөө яваад байгаа морийг бол тэгж ухсыйлгээл нэг сайн ухсыйлгээ суухаар нь авчих ш. Дахиж малд нүдэд байх юм. Тэгээд ерөнхийд нь морч унаагаараа бараг суулт нь гацдаг юм тийм шүү дээ. Бараг ер нь бол. За тэгээд үзэгч та бүхнийхээ бас дуудлагыг 1913-19 дугаар дээр одоо ер нь авч эхэлнэ. Та бүхэн маань одоо залгаж тодмонлоогоосаа бас уяаны талаар, адууны одоо унлаг эдлгээний талаар бас сайхан асуултуудыг асуугаарай гэж хурж байна. За үзэгчээ аваа явчих даа илүү тий. За. Байна уу? За сайн байна уу? За сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна уу? За ямар асуулт байна? Аа. Ааха. Гүү хураас юм уу? Соёлондоо. За. За ойлголоо. За нөгөө корос гэдэг зүйлийн тухай дахиад чи өнгөд бэлтгэл байхгүй юу? Юу байнгын бэлтгэлтэй л. Жишээ нь одоо бид нар зүгээр хар ухаанаар бие чинь зэрэгж явхад өглөө болгон гараад зэрэгтэнд гүйдэг ш зэрэгч. Яг тэр юм шиг л нөгөө байнгын бэлтгэлтэй л байлгаж байхгүй юу? Мөрийг ер нь. Гэтэ их хайхтар ачаал бол авахгүй. Ачаал авахгүй. Тэгээл өдрийн нөгөө нэг цэрэг гүйгээд ирдэг нэг өглөө гүйж ирээл яачдаг штэ. Нормаа билүүчээ. Цэрэг гүйж ирээл тэр юм шиг л нөгөө нэг ойрхон гүйгээд байнгын бэлтгэлтэй. Тэгээ бүр тэнгэр муухай тийм үед нь болчоол ойр дур байнгын бэлтгэлтэй л байлгаад авах хэрэг байхгүй тэр чинь ер нь бол байнгын бэлтгэлтэй л байлгах гэдэг тэр явуулж байгаа. Тэрэндээ л морч амсгаа задраад наан цаанаа болоод ирж байгаа юм шүү дээ. Ер нь бол өдөр болгоныхаа унаанд. Бид нар бие бол тэгжил ажил хийдэг юм. Тэгээ ер нь бол адрагчин бол эхний жилээ хураасаа адраг миний ажигласнаар бол яг эхний жил гүү хураасан жилээс айхтаргүй байгаа шүү. Уяа нь бол. Тэг болж өгөхгүй арай л нэг гүйсэж болдог. Тэгээ хоёр дахь жилээсээ болохоор бас арай тохимог суудаг юм уу яадгийг. Бас уяан дээ тохил мохил нь арай дээр байгаа. Эхний жил гүү хураасаа адраг миний ажилласнаар бол нэг яг н хуучин шиг тохил мохил байхгүй болчиход байгаа. Зөв. Дараа жилээсээ бас арай дээр тохимог суудаг юм уу яадгийг дээр болчихоо хөдөлгөөн тогтворж идэг юм уу яадаг айгүй болчиход. Ямар хүчин дээр нэгэд яасан бэ? Өнгөрсөн жил ерөнхийдөө нэлээд инкэндүү талдаа ийдсэн юм байна л да. Тэгээ одоо эх жил одоо хавчиг газрах өнгөрсөн жилийнх нь ийм хүчээр мордуулах уу? Бас жоохон арай түрүү жилийнхээс хүчийг нэмж өгөх үл гэж байгаа юм байна. Ер нь өөрийнх нь хүчийг сайхан дундын сайхан хүчин дээр тамиртай дээр шүү дээ. Ер нь сайхан газрын дунд болоо. Тийм аль чадвал бүгд л тамиртай. Бяраараа л уралдсан шүү дээ ер нь бол. Тэгвэл тарган байна гэж байхгүй ч бэлтгэл хийгээд үндсэн тамиртай. Сайхан тамиртай байх хэрэгтэй шүү дээ. Уралдахад хэмгэрхгүй. Уралдааны ачаал даах чадaltaй. Тийм л байх хэрэгтэй. Хитрхи тураагаа яацаа адуу чи жоохон явж байгаа л үлдчихэж шүү. Тэгээд нэг 10-20 доор явж чадахгүй, үлдчихгүй нэг дундуур цогоод идэг шүү. Тэгээд ер нь жоохон чадaltaй тамиртай нь л дээр юм уу гэж санаад байдаг шүү. Соёл азарган та ер нь гүү ер нь байн хураалгадаг. Та ч одоо азарган соёл нь улсад одоо саяхан 2 жил дараа нь дөрвөл гэсэн шүү. Тэгчгүй хураалгаагүй шүү. Хураалгаагүй. Тэгээ борыг чинь соёлоо харигдахад нөгөө аваргын нэр дээр хэдэн онд харигдлаа та? 16 онд. Яадаргын нэг борыг. Тэр үү? Тий. Тэр чинь 10 онд.
10 онд. Тий. Тэр чинь бас буюу очиж нийлээд удаагүй усууд эрлийн задаа аваад исэн үе байхгүй тэр чинь. Тэгээд нэг цагаан аваад уралдаан болоод үзчихэд тэгээд тэр бороо чинь энэ зүгээр юм байна. Энийг авъя гэх залуу өөр. Энэ барыг. Тэгээд авсан байхгүй. Тэгээд антаан дахиад ирсэн чи бандаа та яа чи яасан сонин усууд хүмүүс эрлийн задаа аваад ахт Монгол одоо авч идэх гэсэн. Тий. Энэ ч сурдаа адуу шинэ бар хөлгөө олчоог л усудаас дөрүүлчихлээ саазар. Би сайхан ялгсан шүү дээ өөрхий. Яг ялгахт нь хөлгөө олчиж байгаа юм. Эрдэнэт дурлалдаа задраган төрүүлээ. Тий. Бас хэцүү цуцдаг аюултай мал шүү дээ. Айхтартай ач тий. Амар бол. Та соёл азрагуулдаг. Тэгээ энийг бол энэ борыг болохоор би соёолонд хашаанд гүү гიშгүүлсэн байхгүй. Гүү гიშгүүлж хагаад тэгээ морттой гүүг нь авч үлдээд мортцоог явуулчихгүй. Тэгээ жоохон сагсалцаад авчихсан бас тэгэхээр тий ачаад тэгэхээр нь жоохон ажил хийгээ тэгэл гүүгөө хийцсэн ш. Яг уян дундаараа гүүгөө хийцсэн. Зөв. Хашаан дотор нь хэдэн гүү гიშгүүлж байгаа явуулчихсан. Тэгээ гүүгээ сайхан бол малдаа төлөө бол авчихна үстэй. Төлөө авчих шүү дээ. Тэгээд хамгаалтаад өөр юм хийж яагаад мөр малан тавьчихдаг байхгүй. За юу яад. Энэ хоёрыг чинь бол тэр жилгүй гоо хураалгахгүй. Зөв. Бас хэцүү байхгүй. Тэгээд нөгөө Зэндбаатарын хэлдэг арга. Тэгээд соёлын чи үзэж тарж байгаа юм чи бас хэцүү шүү дээ. Тэгээд эдгээр чинь гүүгөө яхаж. Бүр их яраасаад байгаа юм уу гэдэг аргагүй ирэхэд л яахгүй л юм. Тэгээд Зэндбаатарын арга шиг азар уух сайн арга байхгүй мөн. Би одоо тэрийг л хамгийн сайн арга юм байна. Азар уухад ер нь л болдог бол энэ азрыг тэгээд аваа авчмаар байна гэж бодоод байгаа шүү дээ. Би тэгээд тэр нөгөө яахт нь уян дээр ярьж илсэн юм л тадриж. Тэгээ би тэгээ нөгөө гүү малтай явдаг болохоор хэцүү л дээ. Ер нь хамгийн сайн азрыг тэгж уюул бүр ингээд аваад гарчдаг бол тэгэл гүүнээс нь хол байхад юм бол 100 уян дундуур ийм юм болохгүй. Янцтай яг моршгил хийж тэр чинь. Хөө илүү хөдөлгөөн хийхгүй юм чинь. Тий. Адрагч яд адуу усан дээр таквад очиход төрүүлэл ходог дээр таквж очил нэг адуутаа тулчих га зовлонтой ш. Гараад явхад гарч явж байгаа өөрхөн адуургаал таквж очиод тэгээд тэд нар чинь сайхан байна, бие мийн сайхан болцсон, өнгөрцөн байна. Ер нь юмтаа тулчих гал хэцүү ш та. Даваа хугааны ярьдаг үстэй азраган дээр чинь нэг ийм сорив багт нэг ард орно шүү гэдэг. Харин тий хэцүү. Хэцүү ш тэгээд шархан идэхгүй өөр юм. Тэгээд авахгүй тэр чи яагаал хорсоол таталтаад ямар өттэй байх вэ ер. Тэгэхээр тэр хамгийн сайн арга бол ерөөсөл тэр гүүгүү аваа явуучих юм болдог бол сайн адуунуудыг давуулахгүй. Цөөхөн оюутай хүн бол яг ганц нэг газар гадууг үйдэг залуучууд бол тустай байх юмтай яахгүй л дээ нийлэхгүй л дээ. Олон адуутай юм нийлүүлж хэрэггүй л хийдэг. Очоод ядч нэг тарган адраг сагсалдан гот тамиртай адраг чи уяаны адраг чи уягдсан болохоор яг зодтолтохороо дийлэхгүй шүү дээ. Адуун дугаа адаг барьчих гээд байдаг байхгүй. Хичээр дугаа адрах чинь. Тийм болохоор уйцсан адуу чи имзэг л дээ. Тийм юм байлмаар. За дараагийн үзэгчийг авъя. Байна уу? За сайн байна уу? Сайн байна. Танаас холбогдоход бэрхшээлтэй байна. За. Асуултаа асуугаарай. Сайхан үлж гин үү? Би залуу хүн байна мó. Доор дugож морин дуртай болж байгаа. Энэ хатмалтай яаж холбогдох вэ? За одоо нэг юу яаж болох болоо нэг хоёр адуугаар нэг адуу ч юм уу одоо мал хүн хэцүү байгаа гэж байна. Нэмэж гэж юм уу тийм ээ? Хаархаа. Сэлэнг. Вэ холбогдохгүй доо тэгэл. Юу н өвс сайтай. Холбогдохгүй адуу бол одоо сайхан болцоо. Одоо чи 1 сарын 10-даа оруулж ирсэн. Одоо 20 гаруй хоног тэжээч гисэн. Одоо ажгүй л болж байгаа. Тэгвэл яаж холбогдох вэ? Дараа нь Facebook-оор олгож болно шүү дээ. 9922 0105-г миний утас байгаа дөө. За 9922 0105. За ер нь л одоо өмнө нь амьдрал юм чи ер нь бас адуу малаас 8 арилж наашин цааш нь болохгүй байх гэж байна тийм. За дараагийн үзэгч авъя. Байна уу? За сайн байна уу? Сайхан үлдэж байна уу? Сайхан. За. Асуултаа асуугаарай. За баярлалаа. За. Байна. Чак хайртай.
За. За. Өөр. За. За. Тэр яг одоо тэгээ бэхжүүлэх хэрэгтэй л дээ. Ааха. Тийм тэр өөр хүнд яачдаг байхгүй юу? Яг одоо зөөлөн ажиллаар хийж байгаа нэг ганц нэг уралчдаг. Ширүү ачаал хийхээр бас энэгээр бас өрөвсөх, буцаад өрөвсөх гэдэг байхгүй юу? Гол ясных нэг юу нэгээд улсууд тийм яс гэдэг нь савхан нарийнхан яриад байгаа юм тий. Тэр нь ч юм уу даа тэгээд дундлын нэг шүрмэс юм шиг үлээ штэ. Ер нь бол бас. За. Тийм тэр гол тэр татдаг шүрмэсэндээ ч юм шиг байгаа. Тэр ясч нэг өндөрөж учиргүй. Тэр голынх нь тэр нэг шүрмэс байгаа штэ. Тэрийг дагсан. Тэр шүрмэсэнд өрөвсөж байгаа юм шиг байна. Ер нь бол яг зураг мөргийн авал шүрмэсэнд маш ясандаач биш тэр шүрмэсэнд өрөвсөөл ясаад хэлчихэд байгаа байхгүй. Ер нь бол би тэгж л ойлгож байна. Тэгээ ер нь энэ өрөвслийн нэг жил мэл өнжөөгөөд яг яасан үе дээр нь боож маага сайхан яаж яагаад их хүнд ачаалд оруулж болдгоо маа. Асаас нь зөөдөө ингээд ажиллаж байгаад нэг аштайхан ганц нэг тавьчих болно л доо. Аргадж байгаад эвийн олон штэ. Хөл мутамар чи ер нь ширүүн ажил хийж болдгоо байхгүй. Юу тэгэл аргаар тэгээд ер нь амжилт гарах нь багасчихноо нөгөө хуучин шиг нэг хурд мурд нь байхгүй болчдөг. Арай л айжуу болчдөг. Тэгээ нэг аргадж байгаад нэг сайн юмыг бол ганц нэг тавьчих болно л доо. Сайн юмнууч нэг булаараа вийн алгаараа зүтгэждэг юм л та. За. Яг байна уу? За сайн байна уу? За та өнөөдрийн мэндийг хүргье. Баярлалаа. За, манаас нэг сониуч асуулт асуух юм уу? За. Энэ асаа ургийн нэр дээр анх хэлсэн тэр Монгол бор Баян-Батарын тэр Монгол бор Батар садгоо нэг боргоны төлөв гэж хэлсэн уншиж тэр энэ юунаас ярианаас итгэл хаанхын ямар асуу байсан бол мандаа мэдэх юм болов? Тэр асах чигийнх гэж саарл хазаазар байсан гэсэн шүү. Асахт чигээ адуу. Тий. Асахтын гэсэн баха хаанхын юм бэ? Саарл халдсан юм уу? Одоо ногоон халдсан ч юм уу тийм адрын сураг байсан шүү. Би тэднийхэнд очиагүй хүүхдүүд нь бол холбогддог шүү дээ. Тэднээс сайн адуутай байна шүү дээ. Тэр мандагийн боргод улсад төрүүлсэн бор ч бас тэдний адууных шүү дээ. Тийм үү. Тий. Зүсэл төрүүлээд. Мөнх ташаа бороо. Тий. Соёолын тавлцсан биз дээ. Тий, соёолын тавлсан. Од хэрэг төрүүлдэг гэж хэл. Тий. Тэдний тэрий ч бас тэдний адууны гэдэг баг шүү. Мандаа бас асаа ургийн сүүлд яасан таны энэ бор морины итгэн болохоор энэ Батхуу сайдын адууны итгэхтэй гэсэн их нь хаана удамтай юм бэ? Их нь болохоор нөгөө Хувилгаа Бацаахан байна шүү дээ. Тэгээ Хувилгаа Бацаахны адууны гүү шүү дээ. Батуулда адууг нь олж өгсөн юм лээ манай Батуулд. Адуугаа алдчихад. Тэгээд адууг нь олж өгөөд авч өгсөн гэ шагналд нэг бор адуу өгсөн юм лээ. Тэрнээс л гарсан. Тэгээд тэр нэг хурдан бор адар байсан юм лээ. Баян утгийн ямар бор вэ? Дээд удам тийм. Магнуур их сайн төгтөг байсан мөр одрог байсан гэдэг. За. За баярлалаа мандаа. За баярлалаа. Сайхан надаарай. За. Ястаа сониучих юм байна даа чи. За дараагийн үзэгч авъя. Чимээг ойлгож байгаа. Байна уу? Байна. Сайн байна уу? Сайн байна. За энэ өдрийн төлөвлөгөө. Баярлалаа. За мандагаас нэг хоёр зүйл асуух гэсэн юм аа. За эхнийх нь хөл чангата ихмөр байгаа. Тэрийг ер нь эхнээс нь ямар хөлжийн одоо задлах маягаар ямар ажил хийгээд ер нь тэгээд таашаа анхаарах зүйл нь юу вэ гэдэг эхний нэг асуулт байна. Ааха. За дараагийнх нь болохоор энэ ер нь нарийсаад байгаа уяа игээд нэг ганц хоёр хоног яагаад жоо ажил хийчихээр нарийсаад ерөөсөө болохгүй. Тэгээд сэтгэл нь тавгуудаад тэгээд бүчний хувьд бол нэлээд нингэн болгочоод байж байгаа ажил хийж байгаа. Тэгснээр нарийсчаад болохгүй. Тийм өөр ер нь ямар ажил хүү юм хоёр зүйл асуух гэсэн. За баярлалаа. Ер нь цаанаасаа төрөлхийн хөлс мотомор байдаг байхгүй. Хөлсөн чанга. Ер нь их насныхаа моринд хамгийн ашигтай юм чи тэр байхгүй. Хөлс шанга байвал ер нь зүгээр үү? Тий зүгээр шүү дээ.
энэ чинь хол уралддаг, шингэнэ алдчихдаг, их бэлэн хөлстэй мөрч бас төвхтэй шүү дээ уяхад. Хамаг яагаачгүй л очиог байхад нэвтүүлдрэл хамаг юм алдчихдаг. Энэ уг нь бол яг их нас сайн мөр бол уг нь хэрэгтэй байхгүй юу? Яг адилхан хэмжээнд нь илүү заавал хөлс нь гарахгүйгээд илүү яагаад ах хэрэг байхгүй шүү дээ. Тэгээд нэг шаантандаа хүрээл нэг гусуур норгоод идэг бол тэгэл болчихж байгаа байхгүй юу? Усууч хөлсдөө туур халдсан, дөрвөн туур халдсан гэж яадаг шүү дээ. Одоо морь хөлсөлдөг шиг адилхан явбал жоохон тамиртай бол жоохон хол явуул л үз. Тэгээ юуных нь хөдөлгөөг эртийч хэрэгтэй. Тэгээ ер нь жоохон хөнгөн нэмгхэн дундын хүчин дээр нь цагаан тамиртай торцгийг л уйчмаар байгаа шүү дээ морийг ер нь бол. Сайхан дундын хүчин дээр нь. Ер нь тэгээд яг наадмаар чинь бол морины ажил чинь бол хөнгөнд байвал зүгээр юм шиг байгаа шүү дээ. Яг наадмар хэлэхэд тэрнээс өмнө тэр хамаг болох бүтэхгүй ажлуудаар эртгэж хийж аваад яг наадмын үеэр морь бол нэг сунгаагаа хийчихэл ингэт ихсийгээл аштайхан шиг ер нь байж ижил. Нөгөө хаврын нөгөө морины их ажил хийдэг чинь зуны ажлыг нь багасгаж байгаа шүү дээ ерөөсөө бол. Тэгээ зун чинь бол нөгөө нэг имэ тиймэ гэж нэг уян дундуур нь ажил хийгээ яах чинь тэр хоног цөөхөн хоног чинь мор чинь заслахуудаа хэцүү л дээ. Тэгээ тэр хаврын тэр өвлийн бэлтгэл чинь л хамгийн гол нь зуны уяаны чинь хамгийн гол хэрэг болж байгаа гэдэг байхгүй юу? Зун. Тэр наадморч бас сэтгэл зүй муутаж юм байна хөнгөн. Тэгээ тийм орч бас уяхад их төвхтэй л дөө. Нарийсаад идэг. Тэгээ яах вэ? Тийм морийг нэг юм арга байдаг юм да. Ажил хийгээд уян дээр уйддаг байхгүй юу? Ажил хийгээл тавьчихдаг. Тэгэл адуутайгаа явж угаасаа нарийнх юм чи идэгчгүй тэр чинь. Дээд шалахгүй. Илтгэлийн хийгээл тавьчихсан адуутайгаа явж идэв. Яг явахтан тэгээ номхон мортой хөөхтөр хөтлүүлээд аштайхан мор бол тийм мор байдаг л да усад дөрүүлсэн тийм мор байж л байдаг. Тэгэл хөтлөө сайхан тавьчихна үз. Тэгээ бэлтгэлийн сайн хийгээл нарийсаадаа бол адуугаар нь байгаа гэвэл ер нь адуугаар голцоо уйчгүй болчдөг юм. Тийм нэг арга байдгийг. Тэгээ бүр сэтгэл зүйн болж өгөхгүй бол одоо тэгээ болохгүй юм. Тэгээд нэг уяад аргалаад үзвэл яадаг юм бол адуугаар нь ихтэй уяал адуу ажил хийгээл тавьчаад байвал үг. Нэх уян дээр уйхгүй гэгэлдүүлээд байхгүй шүү дээ. Бас адуу ч бас уян дээр уйхаа гэгэлзээд идэг шүү дээ. Адуун тавьчихаа сэтгэл зүйн өөр болчихдөг шүү дээ. За. За дараагийн үзэгч. Ано. Оо байна. Сайн байна уу? Сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна. Манайхаас нэг зүйл асуух юм аа. Одоо таавал дахиж явахгүй юм л доо. Тэгээд авчих юм уу? Давхар амсгалаад байх юм аа? Гидсэрээ бас төгөлцөөд байна. Тэр тэгээ ямар хоол иддэг? Тэжээлтэй юм уу? Одоо үсээр байгаа юм уу? Тэрийгээ тэгтээ нэг юу байвал ойрхон байвал нэг эмчит нэг чагнуулаад үзүүлчмээр юм байна наатайгаа. Тийм энэ уушиг зүрхэндээ ямар юм бэ? Тэгээ тэр нэг айгүй шүү бол аштайхан зөөлхөн шиг оролдоод үзэхгүй юу? Голон дээр чинь уушиг зүрхэндээ бас юм давхар юмтай байгаад байвал бас болдгоо мөлий. Тэгээд амьсгал нь олж өгөхгүй. Тийм тэгээ уушиг зүрх хоёрын ер нь бас нэг адуугаа чагнуулж үзүүлж ямаар юм билээ шүү энэ эмч нарт бол. Одоо шинэ тухай сайхан хөгжиж байгаа. Юундаа чагнаа тэгээ эмчийн зөвлөгөөгөөр үзсэн шүү дээ. Зүрхэндээ бол чи зүрхний давхар амьсгал бас байдаг юм билээ. Уушгиндаа байна. Хоёр хэлбэрээр гарна шүү дээ тэр чинь. Бас нөгөө мор төгшөөд байдаг гэдэг чинь зүрхний хэм алдагдахаар төгшин. Тий. Ян зүрхнийх нь ачаал даахгүй байж болно. Уушгиндаа атга ханаад нэм байж болно. Тэр дотор юмдаас байж болно шүү дээ адууч. Тэрийг үзүүлэх хэрэгтэй. За. Ер нь тэгэл одоо манай уяачд манаас энэ анагаах ухаан талаас нь бас эмч нартаа сайн хандаж явах хэрэгтэй шүү тийм ээ. Одоо эмзэг сайхан хөгжчихээд байна шүү дээ. Одоо ийм сайхан юм хөгжчихээд байхад энэ сайхан эмч нартайгаа сайхан авсраад мороо эрүүл сар болгоод цус мусын сайхан үзүүлээ шингэлж мөнгөлээ тийм ээ. Одоо энэ ч бас цусны хөтгөрөөд их ажил хийгээд энэ чинь
Тусных нь эргэлтнэг үүсэхгүй болж өгөхгүй шүү дээ. Нор юунд бүгдийг л ингэж яахгүй бол гол судсаараа ирчихгээд нарийн хэлгсэн судсаараа тэжээл нь очихоо бичиж байгаа. Ер нь бол тэгэл одоо тэгэл жишээ нь одоо тэр мэрийгээ мэдэхгүй бидэрсэн залууд одоо тэгэл шингэн мэнгэ хийчүүдийг уралж ийлээ шүү дээ. Тэр мөрийнхэн шингэнийхэн дутагдал ямар байна. Ер нь тэгээ бас шингэн дутагдaltaй байгаа адууг чинь арсыг ингээд татдаг шүү дээ. Үзүүнийх нь арсыг татаал. Тийм. 1 2 3-гээ тоолоход тэр ангираа анихгүй үлийн шингэний дутагдалд орцсон байна гэж бас нэг хар ухаанаар бас үздэг шүү дээ. Арсаа удаан татдаг. Арсыг ингээд татчихаал тавихад 1 2 3-гээл арсын тэнийжил байвал энэ гайгүй байна. Тэгээ танихгүй ингээд байгаад идэг шүү дээ. Тэгвэл шингэний дутагдaltaй байна гэсэн бас нэг тийм арга байт юм лээ. Энэ бөөлмөлийн бас уруулаа маань үзээд байдаг лөө. Тэгээ тэр чинь халуун молон эмчнэр үзүүл тэгээ мэднэ. Ам одоо шүлс багтаач гэдэг юм уу тийм байдаг талаас байгаа. Тэр шинэ тухайн юмгаар үзэл эмч нартаас харьцах хэрэгтэй. Одоо энэ эмч нар илбэг болоод байна. Мал эмнэлэг сайхан хөгжөөд байна. Энэ эмч нар ч одоо бараг л одоо хүн үдчихэж байгаа юм шиг одоо үздэг болчих. Тэгэхээр энэ эмч нартайгаа сайхан харьцах хэрэгтэй байна. Дээр нь адууга өөрөөсөө ажиглаад адууга өөрөө л ихсэн ажиглах хэрэгтэй мөрдөө. Ээч нар бол залуу ээч нар бол өөхгүй тэр мөр их хөл гарын марж үзэл өнөөдөр ингээд ажил хийчихээ тийм болчих. Энэ тарган бахаараа ингэж гин үү туранхаа болохоор яаж гин тэрийг байнга ажиглаж явах хэрэгтэй байхгүй юу. Тэгэл морныхоо нүдийг хараад нүд ямар хөө бай. Нүднийхээ дэлгэцийг цаашаа хонхойгоод унууд юм чи болохоо байж илээ гэсэн. Аштайх нүдэн том дэлгэсэн томроод сайхан байна л гэсэн үг ерөөсөн. Мороо л ажиглаад байгаа. Хонхойгоод унуудаа даваад ерөн даваад харшаад ингээд энэ мор харшчтэй энэ төр гэдэг шүү дээ. Ерөөсөө тэгэл морчинд өөрөө л багш шүү дээ. Мороо л ажиглаад байгаа. Ус мөс өнгө мөнгөнд хүртэл өөр болно шүү дээ. Сайхан тамиртай мөр тосон өнгө заагаал гоё болоод байна. Жохон мөр болохгүй ус нь арзаагаал болохоо байгаад он ерөөсөө л мороосоо ажиглаад авах хэрэггүй. Тэгээд аквилын ямар авах юм чинь өөрөө эзэн хүний нүд им гэж байна шүү дээ. Эзэн хүн л өөрийнхөө морийг л яг л сайн үдчих хэрэгтэй. Тэр хүн л өөрийнхөө адуу мэднэ. Тэр хүн ямар одоо чиний морийг уяатсан байхад би очиж мэдэхгүй шүү дээ. Тэр хүн ямар ажил хийсэн байгаа хин ч мэднэ. Ер нь бол. Тэр эзэн л өөрөө мэдчихдэг байна. Эзэн хүний нүд им гэж бас гоё үгүй шүү. Онцсон үгүй шүү ер нь тийм ээ. Эзэн хүн л мэднэ. За. За дараагийн үзэгч явнаа. Байна уу? Байна уу? За сайн байна уу? Сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна уу? Сайхан. За асуултаа асуугаарай. Андагаас юм асуух гэсэн. За. Яг хадлаг байгаа юм. Боо амьсгал суучаад байгаа. Энийг яаж юмчих вэ? За өөр. Оос нэг юм аа та. За. Давай түрүүх л бас ярьсан л да. Нэг үзүүлээд авах хэрэгтэй. Тэг юунаасаа идж байгаа хоолноос бас шалтгаалдаг ядууч. Хоол нь хүндрүүл бас амьсгаас ууш. Зүгээр зогсож байхдаа хүрт ингээл тэжээлтэй мөрн амьсгаач ингээд зүгээр баадгаа адуунаас амьсгал нь өөр төрөксөд идэг шүү дээ. Ерөөсөө ингээл. Тэр чинь нэг идж байгаа эсэглэн хоол унднаасаа болно. Тэр чинь тэгээд хоол унд нь болохгүй юм бол амьсгаатай байгаад байна. Анхан бол таргаа эдэлж идэг байхгүй улсууд. Тэгээд амьсгаас уучна. Зовлонтой шиг тарган мөрөг буруу идснээс бас болно. Тэгээд болохгүй бол нөгөө эмч рүүгээ хандна. Энэ ингээ зөөлөн идлээд цайхан идлээд эмгийг сугахгүй сайхан өнгөрүүлсэн байхад амьсгаа суугаад байвал нөгөө хоол унднаасаа биш ингээд байвал эмчтэй сандах хэрэгтэй байхгүй энэ ундаа бай. Би ингээд байна. Тэгж л үзэх хэрэгтэй дээ. Олон талын юм байгаа. Тэгээд тэр болгон ч нөгөө нэг сайн яахгүй бол бас хэцүү. Тэгээд хоол унднаасаа олдох амьсгаа суучдаг байхгүй юу? Зөв. Тэгээд аг идсэн мөр 100 хүртэл агтай газар хооллоход амьсгаа суудаг шүү дээ. Тэр чинь ерөөс хэцүү шүү дээ. Үүс ургамлын аштайхан газар байхгүй л болохоор. Тэгэхээр одоо морь хооллох газараа бол манай уяаж одоо өдөр гэрэлгээтэй цайхан очиод өвсөө явж үздэг шүү дээ. Хаач наад. Тэгээд тэр чинь гайгүй сайхан өвсөнд ч хоолж байгаа байхгүй. Тийм. Тэгэхгүй бол баахан шарилчтай оюу газар таамгаар очиод хонцоход оёж байхгүй шүү дээ. Тэгээд өмхийн өвсөн дээр агтан дээр. Тэгэхээр заавал тэр өвсний сайхан дээр. Та ямар газар хонж байна? Одоо 90 уулын ингэр одоо тийм газар хонж байна уу? Эсвэл одоо зүлэг ширгэд очиж хонох уу? Дөг зүлэг ширгэн дээр хонох уу? Тэгээд балар шүү дээ. Оролдох гэж байгаа юм чи. Урд нь бол яах вэ? Яг яахан сайхан 90 өвстэй сайхан тийм хоол яахан гадаанд тааруулж манай шүү дээ. Ер нь тэгээ морийг тогтсон нэг гадар ойрхон хотод ойрхон үйж ивэл тэр хоолн дээр нь байлгаж байгаа авчирвал зүгээр гэдэг. Тэгэхгүй бол бас нөгөө уулын чинь наатаатай өвс урангуул өөр шүү дээ. Тэгэхээр болж өгвөл
тэр хоолн дээр нь байлгаж хагаад аваашаа дуруулчвал хоол моол нь солигдохгүй. Тэгээ болчихно. Хоол гэж нэг чухал юм байна шүү дээ. Тэгээ янз бүр нөгөө өв сургамж бас жоохон зөрүүтэй шүү дээ. Тэгэхээр чи бас янз бүр болоод морчин бас нэг байгаа гадаа сэтгэл амар байдаг байхгүй. Очихоороос янз бүр болоод байдаг. Зовлонтэй. Очоод ядаж л ус голдог мөр тус гэдэг шүү дээ. Ус гоолн тэгэл төвхтэй шүү дээ. Өвөл мөвөл явах ч очоод ус уухгүй уралцсан дараа учраа мэдхгүй надад болчихсон. Тэгэл хоолж унтлахгүй гэсэн нарийсаал хөдөлгөөнд яагаал. Ер нь тэгэл хашаа ороод огтсон газар хэвтрэн солигдохоор л өөр болж байгаа шүү дээ. За. Мано. Сайн байна уу? За ямар асуулт байна? За гараа суулгах. За өөр. Ааха. Ер нь яа тийм жоохон шамдуулахаар яах вэ? Шамдуулахаа гараан дээр шамдуулахаар яа тийм. Ерөөсөө яваад байгаа юм. Ер нь тэгээ темп нэг л темптэй л юм байл да наадах чи. Тийм темпээ алддаггүй юм бэ. Яг л нэг хэмжээнийхээ хурдаар л явчихдаг юм байна. Жохон таргалуулад үзүүл яадгийг. Жохон тамиртай шиг тамиртай болмоор хурдан байдаг шүү дээ. Тий. Бас жохон ажил хийгээ яач бол удаан болоо суудагчгүй яагаад байдгийг. Жохон тамиртай очтойхон шиг уяад үзүүл яадгийг. Тийм л байна. Арай хурж амжихгүй л байгаа юм байна. Жохон нэг тамиртай уяад нэг үзэхгүй юу? Ааха. Тийм. Жохон бэрэн жохон өгүүл яадаг юм бол жохон тамиртай тэгээ алсын сайн ажилтай байвал. За. Жохон бертомор түргэн байдгийн шүү. Ааха. Тэгээ жохон бертоморд бол түргэн шүү дээ. Жохон тамирынхаа юурууд. Жохон бэрэн яатсамаар удаахан гарч ирэл явчихдаг л да. Арай л амжихгүй л байгаа юм байна. Тийм байна. Ер нь одоо нэг жигтгэл болчихсон. Нэг жигтэл нэг темптэй л яваад байна. Суудгүй. Тэр чинь адуу чинь бол хурдтай болчиход өдүүд дээр ингээд саарад байгаа шүү. Хурд нь тэр чинь бол гарсан гараагаараа хүрээд ирж байгаа юм. Яг буухгүй. Нөгөөдөл чинь уралдаж байгаа хурдан саараад суун шүү дээ тэд нар чинь. Тэгээ гоцууд нь суухгүй аргуудууд дээр тарлаа явчихж байгаа шүү дээ. Амар тухай яваа. Онц ордонгууд нь бол одоо жоохон тийм удаан төмөрөг тэгээ одоо яах вэ? Хурдны ажил энэ төр жоохон хийд юм. Тэгээд одоо нөгөө адууны хэмжээ гэж байгаа шүү дээ. Бас тэгэл нөгөө сайн юм чи бас энэ нь хөрөхгүй байхгүй. Ааха. Ер нь бол би одоо барилдахад нэг давхгүй шүү дээ. Тэр шиг л авахгүй. Ер нь бол. Ер нь төрөлхийн юмд төрөлхийнаа. Төрөлх юмд яхаад авахгүй. Ер нь хурдан байж байгаад болохгүй байгаа бол харин тэрийг тавир янз бүр үзэхгүй юу. Ер нь бол адууны чи одоо бас нэг цаанаасаа байглаас заяасан юмнууд байна шүү дээ. Одоо Сүхбаатар адуу бодохгүй юу. Байглаасаа зүүнтлийн адуу чинь одоо төрөлхийн хурд адуу байхгүй. Байглаасаа бүр цаанаасаа хурдан, амт нь хурдан, адуу нь хурдан. Тэнд байгаа зэрлэг амт бүгд хурдан шүү дээ. Чон хурдан хурдан шүү дээ. Чон тэр өндөр өвсөнд л 100 ортой машинтай 60 хэдэн жилийн өмнө явхад л нарийнхаа өлөн цагаан тоос усвал 100 ортой машин 2 гүгээд авч илгүүцдэг юм гэж шүү дээ. Тийм хурдан. Зээлийн цагаан гэдэг чинь. Хэлээрээс тал газрын юм чи ерөөсөө л хурдан. Байглаасаа тийм. Тэгээд ийшээ болоод ирэхээр л товор болоод манайхны энэ хойд руу чи голын хойдлоо иддэг шүү дээ. Ер нь дээр үеэр. Тэгэл баруун тийшээ болоод одоо ч хөрсөн зузаараа авчиж байгаа. Цагаа гардаг болоод Монголда хамгийн хурдан та газар чи энэ нуршаа говь зүүн тал руугаа зүүн талд хурдаад байгаа шүү дээ. Ерөөсөө Монголын. За дараагийн хэсэгчээ нэвтрүүлгийн цаг бас нэлээд өгч байгаа шүү. Та бүхэнд асуултуудаа товчхон асуугаад явчаарай. Байна уу?
За сайн байна уу? Сайхан үйлчж байна уу? Байна байна. За асуулт асуугаарай. Бара яриараа. За 70 нь яаж ийн гэсэн. 70 нь байхгүй хавирган дээрээ дуудаа. Ааха. За. Ааха. За. За ойлголоо. Баярлалаа. Ийм л дээ. Морч ихлэ шилмэн хөдөлдөг байхгүй тарган морч. Ааха. Тэгээд махан сүлдө хөдөлдөг байхгүй. Тэгээд махыг уулгахын тулд дахиж ажил хийж байгаа бүр махыг чинь буулгах хэрэгтэй байхгүй. Тэгээд хавирганы шин дуудаа чинь За. сүулт нь мултардгийг ш тавирах чинь. Тэгээд дараа нь шинэ хүчээр үйтгэхээр хамгийн түрүүнд далан суудаг байхгүй. Мах суудаг. За. Тийм сони ш адууч ер нь бол. Одоо ингээд тарган морыг ингээд ажил хийгээд байхаар жоохон махтаага хавирган битүүгээрээ ингээд шахаа үлчих гээд байдаг байхгүй. Хавирганы чинь мах дараа хамгийн сүлд хөдөлдөг. За энэ үний үеих бол яг тийм байгаад тий. шүү дээ. Одоо энийг бол дахиад сайхан эдэлж байгаа аяндаа наач хавирганых нь мах тэгээ байхгүй болно. Тэгээ наа чи буцаагаад тэжихтэй зэрэг далан суугаад байна. Ааха. Тийм л байдгийг. Далан эхэлж чангардаг байхгүй юу? Тийм. Тэгэхээр зүгээр одоо буцааж эдлээд тэр хавирганых нь мах нь байхгүй болчихно үү? Тэгээ яах ч вэ? Тэр нэг цаанаасаа тэр байгалийнхаа югаар л турж байгаа юм. Ер нь бол унааны морд бол тэгж л турдаг. Тэгээ одоо буруу таргалаад байгаа тийм адуунаас байж болох уу? Буруу таргална гэж байхгүй. Байхгүй яаж байдгийг. Ерөөсөө эхлээл даланд чангардаг л байхгүй. Далангийн чангархаа буруу таргалаад байна гэдэг. Ямар юм байдгийг мэдээ чи байгалийнхаа цаас өгөгдлөөрөө тэр чин далан сууж байгаа мах суудгийн шүү дээ. Ер нь адууч. Тэрийн уусууд буруу тархтай байна гэдэг байхгүй. Тийм байхгүй шүү дээ. Үндсэн дээр бол тэгэл далан суугаад далан суусны ард дээр махан суун шүү дээ. Хавирган дээр барахгүй болсон мах чинь дараа нь суудаг байхгүй. Тэр чи таргалж ийж хавирга суудаг. Турхтаа зэрэг эсэргээрээ далан байхгүй болж байгаа хавирга нь үлдчихэж байгаад яадаг байхгүй. За. Тий, ер нь баг зэрэг явчихна гэж байхгүй шүү дээ. Ер нь бол эхлээд далан шилмэн хөдлөө тэр чинь өөх нь хайлж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ өөх нь хайлаад чинь яран дуусаад ингээд дотор өөх нь барагдаад ирэхээ алд дээр махан үлдчихэж тий сөргөөхөр ингэдэг. Тэгээ уусууд буруу тарахтай байна гэдэг байхгүй. Буруу тарах биш байхгүй. Ер нь эрлийн задуу нэхвчлэн тохиолддог юм тэр далан бол. Мотогоо тэр далангийн чанга бах ер нь ямар ч асуудалгүй юм шүү дээ. Уг нь бол улсууд тэрийг варанлаа гэдэг. Ер нь далантай байж ижил тавьдаг шүү дээ тэр Америктэй. Нимхэн байж байгаа далантай байгаад надад бол их л сайхан санагддаг шүү дээ. Сайхан нимхэн бол махтай байгаа далантай байвал жоохон болж өгнө. За. Тий. Тэр махын жоохон уг нь болж өгөл жоохон жаахал хэрэгтэй. Уг нь бол. Тэгэхээр тэр чи их бэлтгэлдээ бол заримдаа түүрцдэг л юм шүү дээ. За одоо ингээд хоёулангийн бас ярилцах цаг хугацаа маань бас ингээд өндөрлөж байгаа шиг байна. 2 цагийн хугацаа бас их урт юм шиг ирээс яг ярилцаад ингээд яваад байхаар бас нэлээд богинохондоо юм байгаа. Тэгээд ямар тач бас өнөөдөр бас бид бүхний урилгыг хүлээж авч төрөлхт маань оролцоод энэ одоо хурдан мөр сонирхчдоо шинэ залуучуудаа бас өөрийнхөө туулсан мэдсэн сурснаа харамгүй сайхан ярьж өгсөн Тодмонлаа хатаа их баярлалаа. За тэгээд одоо бас нэвтрүүлгийн төгсгөлд бас Тодмонлаа маань одоо залуучуудаа хандаж бас сайхан сургамжтай зүйл. За мөн одоо удахгүй хаврын тэргуун сар маань гарах гэж байна. За тэгээд 100 жилээ гэж сайхан томноод одоо хүн болгон бэлдэж байна. Тодмонлоо байж маань одоо сайхан өөрийнхөө сургамжийг хэлээд ерөөлийн үгээ бас хэлэх байхаа гэж бодож байна. Тэгээд энэ залуучуудыг бол би одоо нэг сайн гүйтэй болоорой л гэж хэлмээр. Сайн гүйтэй хүн чинь бол тэгэл ер нь сайн дутайл болно. Тэгээд найз нөхдийн давхсан азарганд найз орон нутгийн улсууд биш үү? Орон нутаг давхад уралт хавьц азарганд гүгээ авши тавина үстэй. Ганцгүй л авахгүй юу? Орон дуртай улсууд ганц сайнгүй авах хэрэгтэй шүү дээ. Өөрийнхөө боломжоор ер нь. Тэр чинь тэгэл орон нутагта тэр хүнийг сайн дутайл болох. Сайн адуу гэдэг чинь тэгэл хүнийг өөдөн татж идэг байхгүй. Тэгэл ганц адуунаас ч тэгэл адууч нь сайхан болоод явчихдаг. Ганц сайнгүй цогдуулах хэрэгтэй юм. Хүн болохгүй яач юм. Яайдаа гэсэн боломжоор л ч гэдэг. Хүний болгоны боломж өөр шүү дээ. Боломжоор нэг сайнгүйтэй авахад тэр орон нутаг байгаа газараад болж ивэл тэгэл болчих шүү дээ. Ер нь сайнгүйнээс хурдаад түр хамгийн өндөр магадaltaй. Тэгээ тэр гүүгээ найз нөхдийнхээ адуунтай сайхан адуутай болоод тэгэл энэ жууралдаа шүү дээ залуу улсууч. Хамгийн гол нь гүү хэрэгтэй, сайн гүүгээ бэлдэх хэрэгтэй.
Тэгээд 100 жилдээ бүгдээрээ мороо сайхан уралдуулаад 100 жилийнхөө сайхан наадаараа л гэж үзье. Ер нь тэгээд мороо сайн харах хэрэгтэй. Хамгийн гол нь залуу үеийн шүү. Мортойгоо сайхан харьцах хэрэгтэй байхгүй. Тэгээд тэр хүнээс юм уйж байгаа мордыг бас ажиглах хэрэгтэй байхгүй. Ойрхон үед. Миний мор тэр усуудын мортой ямар хуу байх нь тий. Давхар ажиглаж явуулах хэрэгтэй шүү дээ. Өөрийнхөө морийг хараад тэр сунгаа нээлэн шүү дээ тэр олон түмэн чинь тий. Тэгээд тэр мордыг бас ажиглах хэрэггүй. Хордон байгаа мор ямар хуу идэх юм бэ тий. Тэгээд орон нутаг нутгийнхаа жалганы наадамд очиж уралдана. Тэгээд сунгаан төрүүлж байгаа мор өөрөө ачаар хэрэгтэй. Өөрийнхөө морийг бас үзэх хэрэгтэй. Энэ ямар хуу байдг юм бэ? Энэ хордон мор ямар уяатай морддаг юм бэ? Тэр болгоныгоо сайхан үзэж дэрэгчин бүгдээрнгийн чинь дэрэгдэл багш нар чинь байгаа. Тэгээл тэрнээсээ хар суралцаад өөрийнх нь хичээл зүтгэл хэрэгтэй. Тэгэл хичээлсэн бол амжилт гаргана. За. Ястай сайхан үг сонслоо одоо манлагаасаа. За. Ингээд одоо өнөөдрийн манай Болордны нууцаас нууц нэвтрүүлэг маань энэ төрөйд өндөрлөж байна. Бидэнтэй хамт байж бидний өхний бас ярианд анхаарлаа хандуулж та бүхэн маань одоо бас олон зүйлсийн талаар бас бодож тунгааж байгаа хаа гэж ингэж бодож байна. За тэгээд одоо эх 7 хоногт бас лав гарагтаа бас зочинтойгоо сар шинийхэн босгон дээр та бүхэнтэйгээ уулзаж та бүхэндээ бас олон зүйлсийн талаар ярьж таниулахыг бас бид хичээх болно. За анхаарал тавьсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.